За сайн байцгаана өрхөм сонсогчдоо. За өнөөдөр та бүхний одоо эрүүл мэнд, амьдралын хэм маяг, амьдралын чанараа одоо сайжруулахтай холбоотой чухал одоо сэдвээр одоо чадамжийн дасгалжуулагч одоо амар төвшин студид өрсөн байна. Тэгээ бид бүхний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Ямар ч байсан энэ том подкастт орж байгаа нь үнэхээр баяртай байна. Тэгээд одоо бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Одоо хүмүүс одоо чадамжийн гэд хэлэхээр нэг ингээд монгол руу хоёлаа орчуулчихаар нэг иймэрхүү сонсогдоод байгаа тийм. Тэгээд англи хэл дээр таны яг энэ чадамжийн дасгалжуулагч гэдэг нь ямар нэршилтэй байгаа бол тэгээд одоо энэ чинь Азад 4 хүн байдаг дасгалжуулагч. Би дасгалжуулагчийн нэг нь одоо та байгаад байна шүү дээ. Тэр хүн маань одоо Монголд байгаа тийм. Тэгэхээр Азад яагаад ингээд ийм цөөхөн байдгийг тэгээд энэ Азад 4 байгаа гэдэг тооных нь нэгийг одоо та авч яах гэдэг нь ямар нэг одоо certification ч гэдэм үү өөрийгөө батлах нэг юм давдаг л байлгүй дээ тэгжээж та авдаг баг. Тэгэхээр эхлээд энэ мэрэгжлийн талаар тэгээд дасгалжуулагч гэдэг энэ албан ёсоор та өөртөө авсан цол энийг яаж авсан бэ гэдэг талаар яриагаа эхлэе. За тэгэхээр ерөнхийдөө бол яг Монгол руу орчуулахаар жоох нэг юм сонирн болчиход байна. Тийм. Тэнгүүт одоо яг миний яг одоо хийж байгаа юмыг харангуут ингээл үзмэрч ч юм уу, барайч ч юм уу, дасгалжуулагч юм ч мэдэгддэггүй. Тэгээ яг юу юм гэхээр ингээд тайлбарлахаар ойлгомжгүй болчихдог байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд за монголчлоод ийм чадамжийн дасгалжуулагчаа гэж явцдаг гэсэн үг. Тэг яг олон улсын иргэшлийн ерөнхийдөө физио коуч гэж явдаг. Тэгээд энэ дундаа ерөнхийдөө нэг зэрэг дэвээрээ явдаг гэсэн үг байхгүй. За тэгээд энэ мэргэжлийг ерөнхийдөө яаж авдаг гэхээр ерөнхийдөө ийм олон мэргэжлүүдийг нийлүүлж хагаад тэгээд яг нэг одоо их мастер гэдэг шиг тийм шалгалт өгж авдаг мэргэжил гэсэн үг. Одоо ингээд чинь хүний анатомиг яг бүтэн 7 жил зүгх анатом үздэг байх. Тэгэнгүүтээ ингээ хажуугаар нь одоо анатомдор юу хэрэгтэй одоо сэтгэл зүй, хоол зүй гэдэг бүх юмнуудыг ингээд эзэмшээд дараалалаар нь яваад тэгээ яг төгсдөг тийм мэргэжил гэсэн үг. Тэгээд ягаад ерөөс Аз 4 ширхэг байдаг вэ гэхээр юм зөвхөн спортын том лабораторитой орнууд яг нэг хүнээс сургаж бэлддэг тийм мэргэжил гэсэн үг байхгүй. Тэгээ би Солонгос ерөнхийдөө бэлтгэдээд тэгээ Швейцарт бүх юмнуудаа хамгаалаад тэгээд ирсэн Монголд ирээд ажиллаж байгаа тийм хүн байна. Спортын лаборатори гэдэг нь одоо ямар лаборатори гэдэг юм? Ерөнхийдөө одоо ингээд та сонсон л бах ингээд олимпийн тамирчны бүр ингээд төрхөөс нь баг бүр ингээд аав ээжээс нь бэлддэг гэд яг ерөнхийдөө тийм спортын лаборатори гэдэг нь хүний генетикийг маш өндөр түвшинд гаргаж авах тийм зорилттой лабораториуд байдаг. Тэгээд одоо зүгээр ингээд нэг юм жишээ авахад за ингээд жудогийн тамирчин байлаа гэхэд яг энэ хүн жудогийн тамирчин гэдгийг нь сонгон шалгаруулад тэнгуүтээ биеийг нь судалж үзээд амьдралын нь хэв маягийг судалж үзээд булчингийнх нь чадамжуудыг үзэнгүүтлээ энэ хүн дээр ийм их зохино ийм их зохихгүй яг ийм төрлийн барилдаантай хүн гарах ёстой гэдэг ерөнхийдөө судалгаа юмнуудыг нь гаргаж өгдөг тийм лабораториуд байдаг гэсэн үг. Хаул дүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Альфа зон хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шин байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь халбас сиренээс эхлээд тогоо шанаг гээд авахын бүх хэрэгсэл бэлэн өрн тавилгатай. Та зүгээр л чемоданаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Альфа зон. Тэгэхээр одоо Олимп дэлхийн тавцан доноо манай монголчууд байна гэж өрсөлддөг штэ. Тэгээ манайх өөрсдийгөө бол тамирчтай ярихтаа бол за манайхан бол нөгөө цэвэр генетик те. Өөрсдийн тэр одоо бэр чадал одоо удам монгол хүний генерээ явж гин гэж ярьдаг. Тэгэхээр одоо Солонгос, Япон ч гэдэм үү хөгжингөө орнууд бол энэ спортын лаборатори нь одоо маш сайн хөгжөөд хүүхдүүдийг бүр багаас нь эхэлж одоо дараагийн олимпийн аваргыг, дэлхийн аваргыг одоо бэлдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь тийм. Та өөрөө энэ одоо спортын том шинжлэх ухаан байгаа даа шүү дээ. Спорт гэдэг чинь одоо сүүлийн үед амар том шинжлэх ухаан болоод хөгжиж байна. Энэ шинжлэх ухаан руу ингээд орсон цагаас хойш таны нүдийг одоо нээсэн хамгийн том үйл явдлыг бол та ямар үйл явдлыг хэлэх вэ? Магадгүй шинжлэх ухааныг судлахаас өмнө хүмүүс илүү нөгөө спортыг одоо сонирхогчийн төвшөнд хардаг байсан бол илүү бие бэлтраа хөгжүүлэх гэдэг юм уу том булчинтай болох гэж л хардаг байсан байлгүй дээ. Ер нь шинжлэх ухаан руу нүсрээд орчоор чинь одоо жирийн хүнээс илүү юмыг тавалж харах байх тий. Одоо ингээд ярихаар амар сүртэй юм сонсогдож байгаа юм. Спортын лаборатори хүнийг ингээд баг төрхөөс өмнө бүх амьдралын шийдсэн байдаг гэлдэгдэг. Яг дунд нь ингээд оронгууд нэг тийм сүртэй юм байдаг. Зүгээр л одоо ингээд нэг хүүхэд төрөхт нь ингээл ийм одоо ундаг дугуйн тамирчин болохлоо гэхэд ийм дугуйнууд гэртэн зүгээр л байж идэг. Дугуйны ингээд тоглоомод өгч идэг. Тэгээд томронгууд нь ийм дугуйныг Google-тэй үзүүлж идэг. Тэгээл ийм аав ээж нь дугуй ундаг ч юм уу. Ерөнхийдөө ингээл нэг амьдралын хэв маягийг маш зөөлнөөр удирдах авч явдаг. Тэгээд
нөгөө хүүхд чинь ингээд дугуун цураад тэгэнгүүт үеийнхээ хүүхдүүдээ зүгээр ингээд хөгжилдөж явж байгаад нэг юм богинохын тэмцээнүүдэд ороод нэг 500 м 1 км ч юм уу тэгэнгүүтээ ингээд хожигдно. Тэн дээрээс нь ерөнхийдөө яг тэр лаборатори гэдэг юм чи ажиллаж эхэлдэг гэсэн үг байхгүй. Юун дээр нь гэхээр энэ хүн хожигдохоор ямар сэтгэл зүй гаргаж байна. Яагаад ялахыг хүсэж байна гэдгийг нь олж илрүүлээд яг тэнд нь хөтөлж явуулдаг гэсэн үг. Тэгэхгүй ингээл яг юм лабораторийн харах шиг ингээл дугуун уулаал ч юм уу тий янз бүрийн ингээл одоо тулааны тамирчид ингээл одоо кинон дээр энэ төр төсөөлдөг шиг баах хүмүүс оруулж ирэл зодтолтуулаад байдаг юм ерөөсөө байдаггүй гэсэн. Сүртэй нэршилтэй боловч гэсэндээ ерөнхийдөө ингээд зүгээр л амьдралд ингээ маш зөөлнөр зөвлөж өгч идэг гэсэн. Ялан ерөнхийдөө ингээд сэтгэл зүйтэй илүү ажилдаг. Одоо тэгэнгүүт ингээл дасгалжуулагчингүүт ингээл зөвхөн дасгал заах биш. Тэр тухайн дасгалыг яг гүйцэд хийх тэр сэтгэл зүгийн суулгах шаардлагатай болдог гэсэн. Тэр нь одоо нэг коуч, трейнер гэдэг нэг тустай хүмүүс байгаа даа штэ. Тэр ерөнхийдөө ингээд хооронд нэг сайн ялгаж салахгүй байгаад байдаг юм. Коуч гэдэг хүмүүс ерөнхийдөө систем боловсруулагч гэсэн. Энэ хүн дээр ийм дасгалууд л зохино. Яг тэдэн тоон дээр хийж чадна гэдэг юмыг нь гаргаж ирдэг гэсэн. Трейнер гэдэг нь гаргаж ирсэн юмыг яг тултал нь шахаж хийлэгдэх хүнийг нь трейнер гэж нэрлэдэг гэсэн. Тэгэхээр ингээд ерөнхийдөө бидний ингээд яг ерөнхий ойлгодог юмнууд маань тийм сүртэй хүнд юм хиллэгтэй олон шинжлэх ухааны яг хөө нэршлүүд байдаг ч гэсэндээ тэрийг ингээд нэг юм сүртэйгээр тайлбарлах гэхээс илүүгээр маш энгийнээр амархнаар тэр спортод тэр зүйлд үнэхээр чин сэтгэлээс нь дурлуулдаг гэсэн. Тэгээд унахт нь зөв босох тэр ерөнхийдөө сэтгэл зүгийн суулгаж өгдөг гэсэн. Тэнгүүд одоо тамирчны сэтгэл зүгэл ярьдээ штэ. Тамирчны сэтгэл зүй энгийн хүний сэтгэл зүгээс арай өөр байдаг гэл. Тэнгүүд тамирчны сэтгэл зүй гэдэг юм маань юу вэ гэхээр ерөөсөө л ялагдаж сурсан нэг л тамирчны сэтгэл зүй гэдэг юмыг суулгаж өгдөг гэсэн. Тэгэхээр нэг тиймэрхүү юм маш жижигхэн юмнууд байдаг. Тэгтээ тэр болгоныг ингээд бүх юмныхын деталуудыг нь хардаг гэсэн. Одоо ингээд намайг юунд дэлхийн дугуй холбоонд ажиллаж байхад яаж исэн бэ гэхээр юм тамирчдын өтгөн шингэнтэй өглөө болгон зурладаг байхгүй. Хитэн гарам бааж байна. Тэг ингээ баасыг ингээ бүр үнэрлээд хараад ингээ жоох муухай ярьж байгаа ч гэсэн. Тэр болгон чинь ерөнхийдөө тэр хүн юу идсэн бэ? Тэр хоол нь шингэсэн бэ нү? Тэглэм нь яаж ийн? Тэгэнгүүтээ хэр сайн амарсан байна. Тэгэнгүүт ерөөсөө л ингээ юм өрөөний температурыг 1-2 градусаар зөрүүлэх кондишн эндээс бах уу нэг бол одоо зүгээр байгалийн салхитай авах уу гэдэг бүх тэр нарийн деталь болгоныг нь харж өөрчилж ерөнхийдөө тэр хүнийг 100% тэр нэг потенциалаа гаргахад нь зориулсан тэр бүх юмыг нь бэлдэж өгдөг хүнийг ерөнхийдөө чадамжаар дасгалжуулагч гэж нэрлэдэг байдаг. Буюу ерөнхийдөө спортын шинжлэх ухаан гэдэг нь энэ дээр илүү тулгуурладаг гэсэн. Тэгээд яг нэмэлтээр мэдээж одоо нэг бүх техник хэрэгсэл юмнууд нь байдаг ч гэсэндээ хамгийн гол цөмөн буюу одоо нэг философи нь тухайн хүнийг хамгийн одоо зөөлнөр амархнаар тэр зүйлд чин сэтгэлээс нь дурлуулах. Тэгээд ялагдсан ч дахиад босох илүү хүчтэй болох сэтгэл зүгийн суулгах гэдэг ерөнхий үндсэн философи нь л явж идэг гэсэн. Та хэлсэн сая нөгөө Солонгост би яг энэ чадамжийн дасгалжуулагчийн суурийг илүү тавьсан. Тэгэхээр анх одоо Солонгос руу ямар шалтгааны улмаас одоо зорих болов одоо хөвөнийх нь илүү түүх рүү норч ярил те. Хэдэн онд та Солонгосыг ер нь зорив? Тэр энэ их аягүй сонин. Би Монголын нэг цэргийн тусгай хороонд ажилладаг байсан. Тэгээд зүгээр нэг Солонгос руу гэрээний ажилт ингээл хүмүүс явдсан штеп. Яг тэр үед ерөнхийдөө ингээл бүр нэг хон жонжол очролдог яг нэг 2008-9 оны үед Солонгос руу явж исэн. Тэгээд үйлдвэрийн ажил хийж агаад ерөнхийдөө үйлдвэрийн осолд ороод ийм хад буталдаг юм үйлдвэр байсан байхгүй. Тэгээд ийм хоёр гартаа алах барьсан. Тэгээд он хадаа бутлаад ийм жижигхэн болгоод тэгэнгүүт ингээд цаашаа ийм үйлдвэрийн юугаар дамжлагаар оруулаад энэ ийм үнэтэй одоо нэг чулуун идэллүүд энэ төр хийдэг тийм үйлдвэр гэсэн. Тэр нь хамгийн анхны дамжлага дээр нь ажиллаж байгаад ерөнхийдөө үйлдвэрийн осол ороод тэгээд 2 жил хагас яг ийм бүр ийм суунгадаг одоо хөлнөөсөө доош ямар ч мэдээгүй болоод тэгэнгүүтээ ингээд угаасаа ингээд тэр бодит амьдралтайгаа ерөнхийдөө нийцэж чадахгүй. Тэгээд нэг амьдралтайгаа нийцэж чадахгүй тэгээд босч чаддгүй нэмлэг нь ямар ч нэг боломжгүйгээд хилцэн байгаад байдаг. Тэгээд насаараа тийм тэрэгцэртэй явна гэхээр ерөнхийдөө хүлийн зөвшөөрөхгүй. Тэгээд ингээд өөр 9 шидэмд орч үзсэн. Сайн ч юм муу ч юм бүтлгүй ч юм өстой 9 шидэмд орч үзээ. Тэгээд ерөнхийдөө дасгал хөдөлгөөн энэ байраны техник юмнуудыг өөрөө сураад янз бүрийн одоо нэг хил дээр ном сонин юмнууд уншаад ч юм уу. Тэгээд дасгал хийж эхлээд ерөнхийдөө нэг 6 сарын дараа өөрөө явдаг болоод имлэгээс гарч исэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө дугуун цураад тэгээд сонирхчийн клубд ороод мэрэгчлэх болгоод үндсийн шгшээрөө ороод
Тэгээд яг тэгэнгүүтээ одоо ингээд би чинь ингээд сурж мэдсэн юмнууд байгаад идэг тамирч ингээд шал өөр юм хийгээд идэг. Тэгээд энэ хоёрыг нийлүүлсэн буюу ерөнхийдөө яаж болох уу гэдээ ерөнхийдөө сурж эхлээд тэгээд энэ мэрэгчлүүдийг нэг нэгээр нийцэмшээ шат хараалтайгаар явсараад яг энэ чадамжийн дасгалжуулагч идэг мэрэгчлийг ерөнхийдөө эзэмшээ авсан гэх юм. Тэр үйлдвэрийн осол руу ингээд эргээд очиход яг үйлдвэрийн осолд ороод та 2 жил хагас тэрэгэнцэр дээр борчдохгүй байж байгаа. Тэгээд тэрнээс хойш 6 сарын дараа буцаж нөгөө дасгалын тусламжтайгаар хөлдөрөө болсон гэсэн үг үү? Ер нь осолд орчоод 6 сарын дараа гэсэн үг. Осолд ороод 2 жил 6 сарын дараа болсон гэсэн үг юм. Тэгээд тийм. Яг нөгөө нэг сүүлийн 6 сар нь ерөнхийдөө арга зүг олсон гэх юм уу? Энэ 2 жил нь ингээл ерөнхийдөө бүтлгүүд уршилтууд хийгээд л өдөр болгоны өглөө угаасаа тэл хийх юм байхгүй юм чинь өөрийгөө л 9 шидээр дурч үзэн тэгээл болохоосоо болохгүйг нь хүртэл яваад яг тийм 6 сар ерөнхийдөө энэ яг жижиг булчингууд ерөнхийдөө угаасаа ингээд одоо жишээ нэг жишээ авахад ийм хүзүүгээ хөдлөхгүйгээр хүн толгойг хөдлөж чадахгүй. Хүзүү хөдлөхгүй бол толгой хөдлөхгүй. Хүзүүг юу хөдлөдөг вэ гэхээр булчин хөдлөж байгаа тий. Тэнгүүт ингээд одоо нэг ийм жижигхэн юм хүртэл ийм 26 буюу ийм 52 шиг булчин хүзүүг ингээд бүх чиглэлд нь хөдлөж идэг. Тэр яг тэрнтэй адилхан ерөнхийдөө ийм жижиг булчингууд нийлээд маш том юмыг бүтээж идэг. Одоо нэг далай тусал нэмэр гэдэг шиг жижигхэн хөдөлгөөн болгон ерөнхийдөө хүнийг ингэж илүү эрүүл болгож идэг. Тэгээ тэрийг ерөнхийдөө өөрөө туршаад дасгалыг нь ерөнхийдөө хийж явсаар хагаад ерөнхийдөө босч иржсэн гэх юм уу? Яг эмчнэр тэр үйл явдал үйлдвэрийн осол болсны дараа таасаа нэг ярианд хальт дурдлаа штэ. Эмчнэр бол ингээд хөлөөс доошоо ингээд мдээгүй болцсон, суугаалцсан байхад бол ер нь баг боломжгүй гэдэг хариу хэлж ийсэн юм уу? Эмчтэр очингууд за танд яг ийм ирээдүй хүлээж байна гэдэг нэг юм хэлсэн байгаа шүү дээ. Тэр нь яг юу гэж хэлж ийсэн? Тийм, тэр нь угаасаа нэг юунд нуруунд дарагдаад булчингууд нь ажиллахыг болоо тийм 27 орчим градус юм дали болоод гэх юм нуруунд. Тэгэнгүүт одоо ингэ хагалгаа хийгээд юм тэгшилсэн ч гэсэндээ ерөнхийдөө босох боломжгүй. Ерөнхийдөө нэг яг иймэрхүү тохиолдол ер нь байдаг ч гэсэндээ ер нь давж гарсан тохиолдол маш ховор байдаг. Тэгээд ялангуяа нэг сэтгэл зүй гэдгээр юмараа хүн ерөнхийдөө нэг давж туулдаг болохоор энчгээр нь орхидог гэсэн тийм ерөнхийдөө дүгнэлт хэлж ийсэн. Тэгээд угаасаа одоо ингээд сэтгэл зүй гэдэг юм ороод ирж байна гэдэг маань ерөнхийдөө яаж юм ихлээр ингээд хүн сэтгэлээрээ одоо тэр шинжлэх ухаанд болно гэсэн байсан ч ерөнхийдөө хүн сэтгэл зүгээ бэлдээ тэрэндээ ингэж тууштай байж чадахгүй болвол буюу сэтгэл зүгээ авч явж чадахгүй болвол ерөнхийдөө үр дүн гардаггүй байдаг гэх юм уу. Тэгээд одоо ингээд эдгсэнээс хойш юм ерөнхийдөө ингээд яг өөртөө адилхан үйлдвэрийн осол орсон ч юм сун хүмүүс тэр ажиллангууд ерөнхийдөө анзаарэгддэг нэг юм харамсалтай боломжтой хүмүүс байдаг. Гэхдээ сэтгэл зүйн унтсан байдаг. Нугасаа нэмэргүй юм тийм. Тэнгүүд одоо ингээд хөдөлгөөн заслын дасгал гэдэг юм маань маш амархан мөртлөө амар үр дүнтэй. Тэгтээ хүн тэрийг өдөр болгон нэг юм хурууга хөдлөсөн ийм хийх нь үнэхээр залхуутай байдаг болохоор хүн хийдэггүй юм. Тэнгүүд ингээд 1000 өдөр хийгээд ямар ч үр дүн байхгүй. 2000 өдөр хийж ийж үр дүнтэй болдог юм байдгийг нь ерөнхийдөө тэр хүртэл ерөнхийдөө сэтгэл зүгөө ерөнхийдөө авч явж чаддаг л гэсэн. Эцсийн үр дүнгийг харж чадахгүйг наан буугаад өгч байна. Ер нь тийм гэсэн үг. Яг энэ 2 жилийн хугацаанд та янз бүрийн юм туршиж үзсэн гэж байна. Тэгээ тэр үедээ Солонгос улсад байсан хүний нутагт. Тийм Солонгост байсан. Тэндээ эмчилгээгээ хийлгээл тий. Тэгэхээр хүний нутагт ингээд бусдаас хамааралтай тэрэгэн зэртээр суудсан. Тэгээд өмнө өөрөө чи цэргийн хүн байсан тий. Тусгай хороонд байсан гэхэр чинь хөдөлгөөнтэй л байгаа шүү дээ. Угаасаа л дасгал хөдөлгөөн хийдэг хүн чинь тэгээ хөдөлгөөнөө хориулчихаар хамгийн хэцүү тэр 2 жил дотор байсан үеүүд гэвэл та эргээд одоо хоёлаа тэр түүх рүү хамтдаа очивол ямар үед нь илүү тод одоо бууж байна. Илүү нэг ингээд хүнд амиа хорлмоор үе мөн танд гарч ирсэн үү? Яг уу гайгүй юу? Тийм тохиолдол бол ер нь гарч ирсэн. Ингэж яснаас хүчий гэж бодох. Тийм угаасаа ингээл байнгын хөдөлгөөнтэйс хүүхд байхдаа л юм бүр сахилахгүйгээр алдартай тийм хүүхдээсэн. Тэгэл угаасаа юм нэг цэргээр явцсан. Манай аав ч гэсэндээ цэрэг хүн байсан. Тэгэнгүүт одоо ингээл нэг юм цэргийн марш тактик гэл нэг 10 км уралдаан байж тээ. Тэн дээр ингээл зүгээр цэргүүдийг дагаад ингээл тоглож надад гүйж идэг байсан нөхөрч ингээд нэг өглөөс ирэхэд доороосоо доош ямар ч мэдээгүй нэгдгийг бол тэгэл угаасаа хэцүү санагдана. Тэгээд угаасаа тэрэн дээр чи эвлэрч чадахгүй. Тэгээ амиа орлох гэж бодно. Зарим нэг жижиг орлого хийх ч үзнэ. Тэгээд угаасаа тэгээд ганцхан л угаасаа одоо амьдрах юм чи нэг удаа ингээ оролдоод үзэхэд яа гэм бэ?
яг энэ чигээр бол угаас амьдарч чадахгүй штэ гэдэг тийм бодлоос л ерөнхийдөө хэлсэн юм уу. Тэгээд яг нэг цэргийн хүн байсан ч гэдэг юм уу, тийм байнгын хөдөлгөөнтэй байсан маань илүү давуу тал болсон байж магадгүй. Тэгээ бас илүү сэтгэл зүйн илүү доктортой төлөвсөн байж магадгүй. Тэгээд л ерөнхийдөө хийж гисэн юм аа. Тэгээд яг одоо бодоход нэг тийм сүртэй хэцүү юм нэг бодогддгоо юм аа. Яг тэр үе нэг тэгэж юм амар хэцүү одоо ингээд үнэхээр хүнд хэцүүг давж туулсан да гэдэг юм нэг тийм сүртэй юм бодогддгоо. Яг угаасаа л давхал юм байсан юм чинь гэдэл өнгөрсөн. Зүгээр л нэг миний амьдралын нэг 2 жил л байсан гэх юм уу. Тэг санагдаг. Яг нэг юм дөнгөж хөдөлдөг болчоод алхаж эхэлж байгаа маань жоохон хэцүү байдаг байсан. Ягаад тэгэхээр ингээд яваад байгаа штэ. Илүү хурдан явмаар байгаа байхгүй. Ингээд алхдаг болцсон бол гүйдэг болчмоор байгаа. Өөр ингээд босоод ингээд чөлөөтэй явдаг болчмоор байгаа. Тэгэнгүүт ингээд нөгөөх нь явахгүй ингээд ард нь хүлэн үлдээд байх юм жоохон хэцүү санагддаг байсан. Хэцүүхээс илүү шар хөдлөгдөг байсан гэх юм уу. Тиймэрхүү юм байна да. Яг түрүүн та нэг айгуу гоё юм хэлсэн. Зарим хүмүүс ингээд нөгөө жижигхэн ингээд дасгалыг 1000 удаа хийнгүүтээ үр дүн гарахгүй ахиц ингээд огтхонч мэдрэхдэггүй ангууд. За энэ угаасаа л худлаан байна гэнгүүтээ хүмүүс болчиход байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэнгүү та тэр 2000 хийчвэл эхний тэр ахиц үе эхний үр дүн гарах гээд байна гэдэг рүүгээ очиж чадалгүйгээр хүн бууж байгаа гэдэг гэсэн. Тэгэхээр таны хувьд энэ 2 жил 6 сарын аялал донд ерөөсөө ингээд нэг ахиц гарахгүй ингээл ерөөсөө л ингээд 1000 давтаад ахад чинь үр дүн мэдрэхдэггүй хахаар хүмүүс бууж өгмөр санагдаж шүү дээ. Би буруу дасгалаа хийгээд байгаа юм болов уу гэж ядаж бодно үсттэй. Тэр үеүүдэд яаж бууж өгчихгүй шиг та маргааш нь дахиад тэр дасгалаа тэгвэл давтдаг байсан. Тэр сэтгэл зүйг юу бий болгосон. Одоо болохоор та амархан яриад дээ шүү дээ. Одоо гайгуулсан даа. Тохойд чинь тэгэхээр чинь яа хин нэгэн тусалсан юм уу нэг итгэл үншил байх хэрэгтэй шүү дээ. Хүн тийм хэцүү үедээ тулгарсан байхад. Тийм. Гэхдээ нэг тийм сүртэй юм байхгүй жинхнээс. Угаасаа хийх юм байхгүй шүү дээ ингээд. 24 цаг надаа ингээд чөлөөтэй байхгүй. Тарыг ганцаар байдаг гэсэн юм уу? Гэр эмнэлэгтэй ганцаараа. Гав ганцаараа. Манай гэрийнхэн хамгийн аимшигтай нь намайг тийм юм болоод дуусаад ийм бүр явдаг болцсон, ажил хийдэг болцсон дараа л мэдсэн. Яагаад? Тэгээд ерөнхийдөө тэр одоо угаасаа хийх юм байхгүй. Тэгээд тэр дасгалыг л хийх зүгээр л миний амьдралын гол зорилго байсан юм. Та гэр бүлийнхнээсээ тэр үйлдвэрийн ослыг нууцсан байсан гэсэн үг юм. Ер нь тийм. Таныг бол тэр гэр бүлийнхэн чинь хайртай хүмүүс чинь солонгост ажиллаад мөнгө олж байгаа л гэж боддог. Тэгэл та бол уцаар ярина. Гэхдээ юу ч болоогүй юм шиг. Ямар амар юм. Тийм. Тэгэл ингээл төрсөн өдөр болонгууд ингээд шүлэг бичээл. Шүлэг бичээ. Өөрөө ингээд зохиогоол тэгэл нөгөөтөө ингээд шүлгээ уншиж өгөөл. Тэр үед азар юм сошиал гэдэг юм хөгжөөгүй байсан. Юм картын утастай байсан. Би биенийхээ дүрсийг хардаггүй. Тэгэл нэг Yahoo Messenger гэдэг юм байдаг. Чаталдаг өөр юм байдаггүйсэн болохоор даваа тал байсан юм уу? Гэрийнхэндээ хэлсэн болвол магадгүй би дийлэхгүй байсан баг. Гэрийнхэндээ эрхлээд, шантраад ингээд байна. Нөгөөд угаасаа тэгэл ямар ч хүн хүүхдэн тэр хүний нутагт ингээ хөлгөө болчоо байж хахад за наана байж минийхөө босохоор ирээ гин гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй гэрийнхэндээ хэлээгүй нь хамгийн том даваа тал болсон баг. Тэр цэвэр өөрийнхөө хүчээр 2 жил 6 сарын турш болсон юм шүү дээ. Эмнэлэгт ганцаараа. Тэгээд яг цэвэр өөрийн гэж угаасаа нэг эмнэлгийн хөдөлгөөн засалч нар, эмчнэр, сувилагч нар гээл угаасаа бүтэн 2 жил тэр эмнэлэгт амьдрын хэрч одоо бүр баг хүн болгон байтугай өвчтөн хүртэл таньдаг болно гэсэн үг шүү дээ. 2 жил эмнэлэгтэйсэн юм уу? Тэгээд гол зүгээр нэг юу юм бэ тэгвэл тий. Одоо Солонгос ч нэг хууль амар хөгжсөн, эрүүл мэндийн даатгал маатгал сайн өгсөн учраас үйлдвэрийн осолгээ тогтоочоор таны тэр 2 жилийн хугацаанд эмнэлэгт байх бүх зардал мөнгийг тухайн тэр үйлдвэр буюу Солонгос компани даачж чинь гэсэн үг. Тийм гэсэн үг. За. Тэр санхүүдлаас нь асуудлын шийд чинь гол нь та өөрөө тэр эмчилгээг үр дүнтэй байлгах сэтгэл зүй өдөр тутам дасгалаа үр дүн гаргана гэдэг ямиг бол өөрөө давж гарсан байна шүү дээ. За одоо ойлгох гэж байна. Одоо тэгвэл нөгөө асуудал руугаа эргээд очие л да. Нөгөө асуусан асуулт руугаа явж байгаа та нөгөө гэр бүлтэйгээ ерөөсө хэлээгүйгөө шинэ юм гарч ирэх юм би өөр асуулт тавьчлаа. Sorry. Уучлаарай. Одоо тэгэнгүүт нөгөө хүмүүс бууж их гэдэг шүү дээ. Тэр 2000 удаа давтаад уг нь жоохон ахиц ингээ харагдах байтал чинь 1999 дээр нь за энэ шал худлаан байна гэдэг хүмүүс болчиход энэ тохиолдолд яах вэ гэдэг асуулт их хариултыг авъя. Тэглийг л үзсэн шүү дээ. Ерөнхийдөө одоо нэг яг ингээ ямар ч юм удирдлаггүй те ямар ч юм тасгалжуулагч чиглүүлэгчгүйгээр явна гэдэг бол ер нь бол үнэхээр буруу. Тэр бол яг миний бие энэ дээр өөр дээр илэрсэн юм гэсэн үг байхгүй. 2 жил 6 сарын турш буюу бараг 7-800 өдрийн бүтлгүүтэл байсан байх гэсэн үг байхгүй. Хэрвээ ингээд
наад чиг ч юм уу зүгээр нэг өөр юм дасгалжуулагч юм уу тий эсвэл ингээд босоод ирсэн кейстэй хүн байсан бол хамаагүй хурдан байх байсан баг. Одоо тэгэнгүүт ингээл ийм үйлдвэрийн осол орцсон ч юм уу машины осол орцсон гэл хүзүүнээсээ доошоо мдээгүй нуруунасаа доошоо мдээгүй болсон хүмүүс гэл ирдэг л тий. Тэгээд давж гардаг хүмүүс байдаг. 2 сар 3 сарын дараа явдаг болчдөг. Таяг тулаачуулах нь явдаг болчдөг. Тийм учиргүй юм 100% яг өмнөх шиг юм 100% ирүүл болно гэдэг бол маш ховор л доо. Тэгэхээр жоохон ч гэсэндээ амьдралдаа ерөнхийдөө хүн хэний тусламжгүйгээр амьдрах боломжтой болох хугацааны 2-3 сар бол хангалттай болдог. Тань дээр ирээд бүр тийм ахиц гарсан хүмүүс байна үү? Суугаа байж байгаа. Зөндөө байдаг. 20 жил алхаж үзээгүй хүн хүртэл алхсан тохиолдол хүртэл байдаг. Гэхдээ тэр нь болохоор яг юм зөв чиглүүлэгтэй үнэхээр сэтгэл зүй бүх юмаа барьж чадах юм болол гэсэн. Хүн болгон тийм боломжтой бол биш. За нэг юм 100 хүн ирлээхэд үсрээл нэг 2 3 нь харамсалтай нь тийм боломж байдаг гэсэн үг. Яг зөв цагтаа зөв үедээ ирсэн. Нэг бол бэртэл нарай хөнгөм байсан үед гэсэн. Тэг энэ дээр нэг юм хэлэхгүй л одоо ингээд бүх хөгжлийн бэрхшээлтэй хүн сэтгэл зүгээсээ болоо тийм болцсон юм бол биш. Маш цөөхөн хувь нь л босох магадлалтай байдаг гэсэн үг. Тэгвэл зөв цагтаа зөв хүндээ хандласан санаа. Зөв цагтаа зөв хүндээ. Тэгээд угаасаа боломжгүй бол боломжгүй. Одоо над дээр ирсэн нэг тийм 100 асуудалтай хүнээс нэг нь л юм уу, хоёр нь л юм уу боломжтой гэдэг юм сонсноо л гэсэн үг байхгүй. Тэр чинь зүгээр үнэхээр бага байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүн болгон тийм асуудалтай гэсэн үг бол биш байхгүй. Үнэхээр боломжгүй хүмүүс бол зөндөө байдаг. Боломжтой мөртлөө чаддаггүй ч юм уу. Өөрийгөө ажиллахгүй нөгөө боломжтой мөртлөө сэтгэл зүйн асуудал руугаа орчоод байна гэсэн үг шүү дээ. За энийг зүгээр ингээд амар хүн биш энгийнээр бодъё л та юм. За зүгээр нэг хүнийг ингээд 100 удаа скват суу. Нэгч тасрахгүй гэх юм бол хэр орохтой суудаггүй байхгүй. 10 суулаа гайгүй байна тий. Ч болох юм. 20 суулаа булчин чангарч эхэлнэ. 30 суулаа энд тэнд нь өвдөж эхэлнэ. Нуруунд шилнэ. Хөлний тасгал хийж нуруунд шилнэ. 40 суулаа ингээл бүр ухаан балартаал уур нь хүрэл эхэлнэ. Тэг хүн зогсдог хөөх. За болиг гэл. За ганцхан секунд амарч гээл. Угаасаа скват суух эхний суултаас эхлээд л дотор чинь боли амар гэдэг юм явагдаж идэг. Тийм шүү дээ. Тасгал хийж үзсэн хүн болгоны дотор өөрийнх нь нэг тийм эсрэг дүр байждаг. Тэгээд 99 100 гэж суусны дараа яадаг вэ гэхэлэр 100 амар амархан. Маргааш нь 200 суух 300 суух ирчүүчтэй болдог. Ягаад тэгэхээр 100 гэдэг юмыг давцсан болохоор. Тэгэхээр ийм алхамаар сайжирна гэдэг юм л ерөнхийдөө байх хэрэгтэй гэсэн. Яг таних дээр одоо хэлж байгаа дээр за 100 удаа хүн сууя гэж бодоход үнэхээр зарим хүмүүс нэг 40 суугаад болж байгаа шүү дээ. Тийм зарим нь 50 суугаад болж байгаа. Энэ тохиолдолд тэр үнэхээр тэсвэрийн хязгаар дээр нь очиод дийлхэ болж гэнэ үү? Нэг бол сэтгэл зүйн хувьд нөгөө эсрэг дүртэйгээ тулалдаж чадахгүй учраас хүний тархичин өөр амар залахгүй шүү дээ тийм. За чи яг л ядраад байна да гэсэн мессежийг өнгөтэй одоо болчих гэнгүүт нь болчиход байна уу? Энэ ер нь одоо шинжлэх ухааны спортын шинжлэх ухааны онол талаас нь яаж хүнд үнэхээр асар их нөөц байхад тэр нөөцийнхөө ер нь хэдэн хувь дээр хүн ачаалуулдаг энэ гэсэн судалгаа байна уу? Байдаг. За яг энийг бүр бас энгийнээр тайлбарлахад ерөнхийдөө ингээд хүнийг ямар ч хүн ерөнхийдөө 100 удаа сквот суух боломжтой байхгүй. Яг зөв техникийн дагуу зөв суух юм бол 100 удаа суух боломжтой ч гэсэндээ за нэг 97 орчим хувь нь нэг 96.8686 орчим хувь нь яадаг вэ гэхлээр эхний 40 минутаас нь эхлээд шантарч эхэлдэг. Энэ угаасаа нэг хүний биеийн бүтэц гормонтой холбоотойгоор ерөнхийдөө зогсоож эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгээд одоо нэг кортизол гэл нэг даавар байгаа шүү дээ. Одоо бид нар ингээл хонос сухтахаар амар хурдангүйгэл нистэг гэлээдэг. Тэр даавар чинь ерөөхдөө одоо кортизол гэдэг буюу тийм хүнийг стресстүүлж идэг. Даавар маань илүү юм ирч хүчтэй юм тулалдах чадвартай болгож идэг байхгүй. Энэ даавар хүний биед ялгархаар яадаг вэ гэхээр ерөнхийдөө тэрийг шатааж гаргах гэхээс илүүгээр сэтгэл зүгээрээ гаргах гэдэг. Бухимдаад эхэлдэг гэсэн. Тэнгүүт ингээл юм 100 удаа скват суугаал тоогийн сонсоол хүн юу амар их юм бэ гэдэл хэлдэг гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө даавар чинь буруу ялгараад тэгэнгүүт булчингууд чинь буруу ажиллаад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр нэг юм одоо зүгээр ингээд бид тэр бүр юм цэрэгт байхад турш утсан судалгаа гэдэг байхгүй. Цэргүүдийг ингээд сониалгаад л байна. Тийм дүрм биш зүгээр юм сониалгаад л байна. Тэгэнгүүтээ хамгийн сайн цэргийг нь нэг удаа цэвэр сониах юм бол сониал зогсно гэхэд тэр зэрэг сониаж чаддаг. Айцаасаа болоод.
алдчихгүй гэдэг айцаас болоод. Тэгсэн чинь дахиад суниалгаж жагаад минутанд 100-аас дээш сунасан цэрэг нь зогсно гэхэд бүгд амардаг. Бүгд давтдаг гэсэн. Тэр нь яаж юм гэхээр хин нэгний өмнөөс хариуцлага хүлээсэн биш. Зөвхөн өөрийнхөө өмнөөс буюу өөрийнхөө төлөө тулалдж байгаа болохоор тэр давж гарч чаддаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ямар одоо ингээд хүн 100-аас дээшээ суух боломжгүй ч гэдэг юм уу тийм юу бол байхгүй болчих чинь гэсэн үг. Яг юм зүгээр яг нэг минутанд 86-аас дээшээ скват суух юм бол ерөнхийдөө булчин буюу мэдрэлийн эсүүд гэмтэж эхэлдэг гэсэн тийм нарийн судалгаанууд байдаг. Гэхдээ хүнийг угаасаа тэгэл минутанд 86-аас суулгаад байхгүй шүү дээ. Яг ингээд үнэхээр мэрэгчлийн өндөр түвшний тамирчин биш бол энгийн хүн бол тийм өндөр ерөнхийдөө ачааллыг авах шаардлагагүй болохоор хүн ерөнхийдөө хідэн шудаа суух боломжтой гэдэг маш энгийн тайлбарыг өгөхөд ер нь болно гэсэн үг. Тэгвэл дасгал хийж байхдаа хүн тэр хийж эхлэхээс өмнө тэр команд өгтөө өөртөө зөвөр өгмөр юм байна тий. Тэгээ одоо бид заримдаа ингээл дасгал хийж ангууд за өнөөдөр энийг ингээ бэр амтагдсан өдөр байдаг штэ. Өнөөдөр юу ч юм шиг хийчмээр ч юм шиг тий. Санаанд багтаад тэгээд байхад нэрэл хүн жингэр өргөөд байгаа юм шиг илүү төсвөртэй байгаа юм шиг санагдаад байдаг. Яг л таны хэлж байгаа шиг ингээ зарим өдөр тоогийн сонсоод л за яаж би давнаадаа гэдэл эхэлсэн дасгал бол яг л дундаасаа очиж болдог гацдаг. Тэгэхээр ялчгүй тэр нөгөө команда яаж өгөхөөс хамаарат тэрэн дээр нь хүний биеэс хариу урвал үзүүлж байгаа гормоны ялгаралт энэ чинь бас бид эдийн тамир танхи чадал энерги нөлөөлөд байна л тий. Тэгж яах гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө нэг сэтгэл зүй гэдэг юм ерөнхийдөө хүнийг маш сайн удирдах чаддаг. Сэтгэл зүгээ яг нэг түвшинд барьж чадах юм бол ч юм сэтгэл зүгээ яг зөв чиглүүлж чадах юм бол үнэхээр ядарч хэцүү байсан ч гэсэндээ дуусгал юм гэсэн үг. Одоо ингээд тэр 100 сквад гэдэг чинь амар том мөртлөө хөрхийн нэг 2 минутын дараа л дуусчих юм байхгүй. Тэгэхээр 100 гэдэг тоон дээр нь биш зүгээр л 2 минут энэ хөдөлгөөнийг хийчихэд болно доо гэх юм бол арай зөөлөн сонсогдож байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд 100-ыг нь хэлэхгүйгээр за сууж байгаарай. За нэг хит суучих ерөнхийдөө техник гэж хараач гэдэг юм уу те. За одоо жоох энийг ингэчээрээ гэж байгаа. За одоо 20 үлцэн шивх юм бол амар амархан баг. Тэр хүн өөрөө мэдгүй 80 суудсан байдаг байхгүй. Сэтгэл зүйн хувьд яаж үнийг энэ одоо сэтгэл зүй гэдэг чинь тархитай холбоотой шүү дээ. Ер нь бол тийм. Энэ нөгөө сэтгэл гэдэг эргэтэн биднэрт байхгүй ч бас тийм. Тэгэхээр тархинда яг энэ сэтгэл зүйн дадлыг яаж өөртөө ингээд дадуулах вэ? Одоо жишээ нь байнга дасгал хийхдээ нэг энэ талаас нь бодож байгаараа гэдэг та нэг техник зааж өгвөл те. Тэгвэл хийж байгаа дасгалч ер нь хөнгөрөөдлээ шүү. Тэгхийн бол таны хэлээд байгаа шиг өнөөдөр би ингээд 80 кг одоо цээж дээр дасгал өргөжлөөд 80 өргөцсөн чинь дараагийн удаа 70 бол амархан санагдаж шүү дээ. Ингээд тогтоод явчихна. Тэгэхээр дасгал болгон дээр эхний ээлжинд ядаж нэг сэтгэл зүйгээрээ энийг нэг тогтоогоод авчиг бол та ямар арга техник заах вэ? Тийм. За угаасаа хүн болгоны одоо нүүр царайнаас ахуулаад өөр байдагтай адилхан сэтгэл зүй хүртэл өөр байдаг. Тухайн хүнтэй яаж ажиллах нь хүртэл өөр. Тэгвэл ерөнхийдөө юуг анхаарах вэ гэхээр яг юунд ирж байгаа гэдгээ мэдсэн байх хэрэгтэй гэсэн. Зорилго нь. За одоо тэгэнгүүт ингээд ийм жим хийгээд идэг тий. Одоо жимч үт юм уу, кардиоч үт юм уу, одоо юу ч үт ямар нэгэн дасгал ийм хөдөлгөөний юмд ирж байгаа хүн юу мэдэх ёстой вэ гэхлээр би булчингаа ажилуулах гэж байна. Энэ нугасаа өвдөн ачаалал авна. Энэ гэхдээ намайг улам сайжруулж байгаа юм. Намайг гимтэж өвтгөж хорлож байгаа юм биш гэдэг сэтгэл зүгээс суулгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй ингээд ерөнхийдөө ингээд яг монголчуудын одоо ингээд би Монголд ирээд ер нь 25 6 орчим мянган хүнтэй ажилласан байгаа байхгүй. Тэгээд онлайнаар ч офлайнаар ч тэгэнгүүт тэдний ихэнх хувь нь яаж ирдэг вэ гэхлээр за йогтой явна да. Дасгалтай явна да. Жимдээ явна да, балетэндээ явна да гэж ирдэг. Дотор нь юу болж байгаагаа төсөөлдөггүй гэсэн үг. Яваад л болоо. Тэгээд тэр чингүүд тэнгүүт ингээд сэтгэл зүй чинь явна гэдэг тэр газар очино л гэсэн үг шүү дээ. Очоод юу хийхээ төсөөлдөггүй гэсэн үг байхгүй. Тэнгүүт ингээд за өнөөдөр одоо юуны дасгал хийхээ мэдэхгүйсэн ч гэсэндээ за дасгал хийн булчингуудаа ачаалуулна гэдэг ерөнхийдөө сэтгэл зүгээ бэлтэх шаардлагатай гэсэн. Тэгээд за одоо ингээд нөгөө нэг 100 сквад гэдэг юм дээр л яриа л та. Ингээд за угаасаа ингээд ихний авар 10 амархан 20-оос ингээд халж эхэлнэ гэдэг мэн. Одоо ингээд тэр чинь ингээд нөө эсрэг хүн чи ажиллаж эхэлнэ шүү дээ. За одоо нэг жоох амарчаач. За одоо булчин чи ачааллаад болчлоо штэ гингүүт. Эсрэгээр нь яг уу гэхэлэр миний булчин ажиллаж байна. Би илүү ингээд нэг суух тусам одоо би өөрөөсөө илүү нэг шатаар илүү агч байна. Нэг шат илүү алхачлаач гэдэг юм уу тий. Тэгж өөрийг ингээд баг багаар урамшуулж ах хэрэгтэй гэсэн. Тэнгүүтээ 100 гэдэг холын тоог нь харах гэхээс илүүгээр за нэг 10 хийчихье.
За тэнгууд 10 хийцэн юм чинь уу яадын дахиад нэг 20 хийчихэл та. За 20 хийцэн юм чинь 20 хийцэн юм чинь одоо дахиад нэг 10-ыг нэмчихэд гайгүй ш. Тэнгууд 30 болчихж байгаа байсан. Тэнгууд 30 болчингууд 50 хийдэг ойрхон таахгүй. 30-ыг хийцэн юм чинь дахиад 20-ыг хийчих юм бол 50 талдаа ороод тэгэл болий. За талдаа орсон тий. Талдаа орчоо хайчгаар чинь гомдолтой ш. 51 суучих юм бол илүү болчих гээд байгаа ш. 51 суудсан юм чинь 49 нь баг болчихж байгаа буюу өөрөө илүү өндөр дээр гарч ийн гэсэн үг тий. Нэг 100-ийнхаа өндөр дээр нь гарч. Тэнгүүд одоо ерөнхийдөө урууд жин гэдэг ямаараа тооцоод 100 руугаа очиж байгаа юм бол айгүй амархан гэсэн үг. Таны ярианд дунд сая нэг юм явсан. Одоо жишээ нь дасгал хөдөлгөөн гэдэг яг тодорхойлт талаас яг юу юм бэ гэдэг асуултыг би илүү асуух гэдэг. Одоо жишээ нь зарим хүмүүс бол үнэхээр одоо трендээ дагаад за йога хийх хэрэгтэй юм байна. Талбайн теннис явах хэрэгтэй юм байна. Фитнест одоо 7 хоногт 3 хоног явах хэрэгтэй юм. Яагаад гэдээ асуух юм бол хөдөлгөөн хийх хэрэгтэй ч тийм. Хөдөлгөөн ч сайн гэжтэй гэх тийм. Тэгээ зарим хүмүүс хүчилж очиж байгаа шүү дээ. За тэгээд бараг зарим нь бол фитнест очиод яг юу хийж байгаагаа боддоор өөрөө хэмжихгүйгээр зүгээр магадгүй цаг 30 минут 2 цаг цагаан сэлгүүч чаад нэг үнэхээр би зөв хийгээд байгаагаа мэдэхгүй те зөв техникээр булчингаа үнэхээр ажиллуулж байгаач мэдэхгүй худлаа өнө хийж яад за би өнөөдрийн фитнесийг бол хийцэн шүү гэд яад албад чи хийж байгаа учраас зарим хүн бол ерөөсөө фитнест явдаг йогод явдаг гэсэн мөртлөө зүгээр л дасгалыг бол нөгөө ойр зуур амьдралын нөгөө хэм маягаар хийждэг те өглөө ажилласаа гэрлүүгээ алхаад очичдаг нөгөө бол ерөөсөө машин ундаггүй ийш тийш явахдаа заавал алхаал хурчих газар бол алхаал очичдаг тэрд нь өөрт нь дасгал болоод байдаг тэгээд ийм хоёр хүнийг ингээд очиод эрүүл мэндийн шинжилгээ өгөөд үзэх юм бол нөгөө фитнес 7 хоногт 3 явдаг гэдэг хүн чинь 7 хоногт 4 хоног йогод явдаг гэдээсэн чинь эрүүл мэндийн хувьд эрүүл биш гараад байдаг нөгөө биометрик үзүүлэлтүүд тэгснэ дасгал хийдгүү тэгснэ байн галахдаг нөгөө нь л эрүүл аваад. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр нэг ойлголтын зөрүүгийн нэгтгэх үүднээс ер нь хөдөлгөөн эрүүл мэндэд нөлөөтэй гэдгийг хүн бол ойлгоод байна тийм. Хөдөлгөх хэрэгтэй та. Тэгэхээр яг хөдөлгөөн гэдгийг ямар хөдөлгөөн хүний эрүүл мэндэд тэгвэл тустай юм бэ гэдэг талаас нь одоо шинжилгээ ухаан талаас нь танаар тайлбарлах. За тэгэхээр ерөнхийдөө хүн болон хөдөлгөх ёстойг мэдэн тий. Тэгээд тухайн хүнд яг ямар хөдөлгөөн тохирох вэ гэдгээ зөв бол сонгох хэрэгтэй гэсэн. Зарим хүнд йог нь илүү тохирдог, зарим хүнд фитнес нь илүү тохирдог, зарим хүнд ёстой тэр зүгээр л энгийн алхалтанд тохирч идэг. Тэгээд яг тэр ерөнхийдөө тэр тохирсон хөдөлгөөн гэдэг юм аа бол одоо тэр 7 хоногт 3 удаа ч үгүй 4 удаа ч бэ тийм үү тогтмол хийх шаардлагатай. Тэгээд нэмэлтээр яах вэ гэхэлэр өөрийг нь хамгийн сайн хөгжүүлэх нэг хөдөлгөөн байх шаардлагатай гэсэн. Одоо тэнгуут ингээд фитнесийнхнийг харангуй юм дандаа том булчинтай тэнгуут ерөнхийдөө юм нөгөө нэг сунгалж авах муутай байдаг ч юм уу тий. Эсрэгээр энэ балетийнхан маань айгүй уян зөөлөн юм нарийнхан би тийм зүв галбартай ч гэсэндээ жоохон хүч муутай байдаг ч юм уу. Тэнгуут одоо фитнес явдаг хүн маань 7 хоногт нэг удаа жоохон сунгалж байт юм уу тий. Сунгалтын төрлийн буюу одоо балет ч байт юм, йог ч байт юм уу, пилатес ч байт юм уу. Тим юмд явчих болно. Эдэр маань эсэргээрээ 7 хоногт нэг удаа юм жоохон хүндж ингээр заавал нэг юм амар фитнесийн төхөөрөмж төр хэрэглээд их шаардлагагүй зүгээр нэг ингийн сквата нэг жоохон барилтаа суудаг ч юм уу. Ер нь тэгж явал илүү зүгээр байдаг. Тэгээд хөдөлгөөн дасгал гэдэг хоёр юм байна. Тис хоёр өөр юм байдаг гэсэн. Хөдөлгөөнтэй хүн гэдэг нь одоо энэ болгон ч хөдөлгөөн гэсэн. Одоо би тэрийн гар хөл юмнууд чинь хөдөлгөөн хийж байгаа буюу булчин гэдэг юм маань зөвхөн агших үүрэгтэй байхгүй. Тэр булчин агшааж байгаа хөдөлгөөн юмнуудыг л хийж байгаа маань хөдөлгөөн гэсэн үг. Дасгал гэдэг юм маань юу вэ гэхэлэр тэр одоо агшиж байгаа булчин дээр чинь ачаал өгч гин гэсэн үг. Тэр маань болохоор ингээд яг зөв ачаал өгч гин гэсэн үг. Одоо тэнгуү тийм зүгээр одоо юм хар ажил хийдэг хүн барилга дээр ажилладаг ч үгүй юм уу тийм ингээд ачаа зөөдөг хүн ч юм уу фитнесийн тамирчиж тийм булчинтай том биетэй биш шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр хідээс хамаагүй хүчтэй яваад идэг. Тэгдэг хараа. Хөдөө мал дээр өссөн хүүхдүүд ямар чанга байдаг тийм. Тэнгүүтээ ингээд тийм 8 цаг, 9 цаг, 10 цаг тасралтгүй юм хийж чаддаг. Тэнгүүт нөгөө нэг дасгал хийгээд алаад байгаа нөхдүүд чинь 2 цаг хийгээ 3 тагаас нь унаад өгчдөг. Зүгээр нэг юм гэрээ нүлэхтэл бүр хүс баасан гажил амьсгаа болоод идэг чинь. Ерөнхийдөө дасгал болон хөдөлгөөн гэдэг хоёр тустай юм гэсэн үг байхгүй. Одоо тэр нэг хар ажил хийгээд байгаа хүмүүс маань хөдөлгөөн банк хийгддэг гэсэн. Тэнгүүд одоо ийм одоо хуруу гарын ч үт юм уу яг ийм тавцсан хөдөлгөөнүүд хийгээл ирэнгүүт шүрмс юмнууд ч ингээд чангараад булчингууд ч байнгын тэлж агшаад ирэнгүүт илүү юм чадамжтай болж эхэлдэг гэсэн. Дасгал хийж байгаа хүмүүс маань яг зорилттой булчин дээр тодорхой хугацааны
одоо хугацааны туршид ачаалуулаад зогсоогоод амраагаад халаагаад ч гэдэг юм уу ийм системтэй явдаг болохоор тухайн булчин илүү ийм гоё хөгждөг. Ойрхон тесрэлттэй байдаг ч юм уу. Тэг илүү ийм гоё үзэмжтэй болдог ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө нүг бие илүү гоё болгож хөгжүүлэх юм бол дасгал хөдөлгөөн гэдэг юмны дасгал нь арай илүү. Тэгэнгүүтээ ингээд зүгээр юм илүү юм амьдрия гэх юм бол хөдөлгөөн илүү гэдэг юм ухтун гараад ирж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ хоёр юм яг зөв нийлүүлэх хэрэгтэй гэсэн. Дасгал хөдөлгөөн гэдэг юм зөв нийлүүлнэ буюу дасгал гэдэг юм нь одоо яг таныг чимэглээд байгаа тэр чимэг юм чинь гэсэн үг. Одоо тэрний өстө жинхэнэ тэрэндээ дагчиж болно. Хөдөлгөөн гэдэг юм маань ийм жижиг булчингууд, жижиг холбоосууд буюу таныг илүү эрүүл амьд байлгах зорилттой юмнууд гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь яг энэ хоёр юм дан дангаар нөх юм бол өөрөө өсгөл нийлүүлчих юм бол үнэхээр сайн болдог гэсэн үг. Тэгэхээр одоо кросс трейн юм ярьж штэ. Одоо ерөөсөл жимд 7 хоногт 3 хоног очичоод бус цагт нь суугаа ажил хийгээл компьютераар суугаад бүүдэн дээр байнга суугаад идэг бол тэр өөрөө бас нэг тийм 100% та өөрийгөө эрүүл амьдарч байна гэж хэлэх хэцүү болчиход байна гэсэн санаа штэ. Тэгэхээр одоо таны хэлгээд байдаг дасгал чи одоо дасгалдаа орох уу хөдөлгөөнд орох уу? Ер нь дасгалд орно. Дасгалд орох. Яг нэг тамирчны төрлийн дасгалууд гэсэн үг байхгүй. Яадаг вэ гэхээр яг тухайн хүний хамгийн чадваргүй булчин дээр нь ажилтдаг гэсэн үг. Одоо нөгөө нэг скватн дээр ярьлаа гэхэд энэ өвдөгний дээр байгаа тусал булчин гэдэг нь ердөө иймхэн булчин дээр бүхэл бүтэн биеийг нь даалгадаг гэсэн үг. Тэгэнгөө харахад өстой үнэхээр хүүхдийн тоглоом шиг мөртлөө амар хэцүү байгаад идэг. Тэгээ хизээ ингээд зүгээр болох юм бэ гэдэг хизээ зүгээр болохгүй байхгүй тэр чинь. Яагаад? Угаасаа зүгээр болох ёсгүй байхгүй. Тэр ийм жижигхэн булчин бүхэл бүтэн тэр 60 70 80 кг жинтэй хүнийг даах боломжгүй байхгүй. Тэгэхээр яг энэ тухайн тэр нэг юм ганц 2 минутанд л ачаалж чадах булчин гэсэн үг байхгүй. Энэ тэр жижигхэн булчинг ачааллууснаар яах вэ гэхээр хүний хөл буюу өвдөг ерөнхийдөө гимтэхгүй гэсэн үг. Хизээч хазгаа мөрийг гიშхгүй буюу өвдөг нь дэвдэх шиг л байна гэсэн. Ганцхан тэр жижигхэн булчингийн үүрэг нь ерөөсөө л тэр гэсэн үг. Тэрнээс ийм том гуйтай ч юм нэг бол юм бүр үнэхээр нарийнхан гой төгс гуйтай болохгүй тэр булчин бол тэгтээ таны тэр өвдгийг чинь насан турш хамгаалж чадна гэсэн үг. Илүү нөгөө амьдралын зөв хэм маяг тий. Өвдөхгүй урт удаан наслах тал руугаа чиглэсэн дасгалуудыг та хэлж ийн гэсэн үг тийм. За тэгэнгүүт одоо ингээд нэг мэрэгжлийн тамирч нар зөндөө явдаг. Тэгэнгүүт эдгээр яадаг вэ гэхээр нэг мих сурах гэдэг ч юм уу тий. За би энэ михийг давтаж байгаа шүү гэх юм бол яг тэр михэн дээр нь ажиллах хэвээр жижигхэн булчингууд тэр нь ачаал өгчөнгүү тэр мих нь маш хурдан илүү хүчтэй болж эхэлдэг. Тэгэнгүүтээ өөрт нь ингээд илүү сайн суудаг. Тэгэнгүүтээ одоо нэг тэр михийгээ хийж байгаа гимтчдэг ч юм уу тэр нэг өөр юм хийж байгаа гимтсэн бол тэр нөгөө нэг жижиг ойр хавтан байгаа жижигхэн булчингуудын сайн ачаалуулчихаар тэр гимтлийг ерөнхийдөө хүндэхгүй удаан байлгachаар маш хурдан идэгэрдэг гэсэн үг. Одоо тэгэнгүүт ингээл юм зүгээр энгийн хүн ингээл мөрний хагалгаа ч юм уу өвдөгний хагалгаанд орсон бол юм 6 сар ямар ч тасгал хөдлөн хийж болохгүй ингээл өстой амьдралаас тасардсан шүү дээ. Тамирчид бол ерөнхийдөө 6 сарын дотор форумд орсон дараагийн тэмцээнд явж явах хэрэгтэй болдог гэсэн. Тэхийн тул тэр нөгөө нэг энэ жижиг булчингууд гэдэг энэ тойрсон юмнуудыг чинь ажилуулаа холбоосын зөв чангалаад зөвхөн тэр гимтэлтэй хэсэг дээр нь ачаал өгөхгүйгээр эргэн тойрных нь бүх юмнуудыг нь ачаалуулчихаар тэр юм чинь өөрөө маш хурдан идэгдэг гэсэн. Хаалгаанд орсон ч ороогүй ч маш хурдан идэх боломжтой байдаг гэсэн. Та яриа. Тэгэд ерөнхийдөө нөө бидний бодож байгаагаас хамаагүй ухаалаг байдаг. Одоо тамирчдтай бол нэр яалтчуд гэдэг юм шүү. Одоо сагсчид их чинь ахиллесийн шүрмэс тасарчлаа гэл. Тэр чинь ер нь бол амар шүү дээ. Амар үйл явдал энгийн хүнд бол тэгж жилийн дараа одоо хаглаа бүх юм хийж одоо талбай дээр гараад тоглож байгаа тамирчид байна шүү дээ. Тэгэхээр энгийн хүнд бол тэр чинь жилийн дотор зүгээр болохгүй зүйл ахгүй юу. Нөгөө тамирчин хүн жилийн дотор ихэр яалтчуд таны хэлж байгаа саяны энэ локог утгач юм бол тэрэнд бол биелэгдээд байна л та. Өдөртэй жишээ. Тэгээ сая нэг одоо 100-ны олимпиас шүү дээ. Тэн дээр ч гэсэн одоо ингээд нэг манай чөлөөтийн охин ингээд өвдгөнийхөө холбоосоо тасалчж байгаа байхгүй. Өвдгөнийх нь холбоос нь тасарсан тэгээд ингээ олимп болох гээд 2 сар үлдсэн бахад тойрсон булчингуудын чангалж өгөөл явуулахад тэр хүн ямар ч байсан олимпто яваал ирж байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө яасан бэ гэхээр тэр өвдгөнийхөө холбоосыг дахиж гимтээгээгүй тойрсон булчингууд нь хамгаалж байрлуулсаар агаад олимпийг нь дуусгуулад ирээд хаалганд орсон. Вау. Тэгш амар том шинжлэх ухаанаа чарт. Тийм тэгэхгүй ингээд зүгээр ингээд заа цагаад оролцсон бол тэр хүн чинь
будаа болохоор байгаа шүү дээ. Холбоос чагтаа холбоос нь тасарсан мөртлөө чөлөөт барилт нь ихэр чинь бүр өвдгөн зүгээр ингээд салаа явчихаар юм байх чинь тойрсон болчингууд тэр тамирчин ингээд авраад үлдсэн байх гэсэн үг байхгүй. Одоо тэгээд тэр хүмүүс ирээд хаалгаанд ороод бүр ингээд үр хөвгтэй болоод ингээд дараагийнхаа тэмцээнд одоо ороход бэлэн болох гээд ерөнхийдөө форумдоо буцаад орж байгаа. Хүүер нь өөрийнх нь тэгвэл хамгийн тэр сул болчингуудаар нь яаж мэдэх вэ? Тийм тэгэхээр угаасаа ингээд бид тэр өөрийнхөө биеийг мэдэх ер нь боломжгүй болчихж байгаа хөө ингээд зүгээр ингээд одоо ингээд хоёлаа сууж захта за миний энэ булчин чангарч байна да энэ нь жоохон сул байна да ийшээ 1 мм хазаачлаа тэгэж хийжээж бодохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө яг тийм одоо зүгээр л энгийн жишээ авахад нэг 4 талаасаа зураг аваад ингээд анзаараад үздэг ч юм нэг бол ингээд шугам татаад үзэхэд юм далийн морой болцсон байна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт яаж ийм нөхлөөр одоо ингээд л нэг юм нурууны суулттай далилттай гэж хүмүүс амар их болоод байгаа шүү дээ. Одоо бүр бидрийг жоохон бахч ингээд хөгшин хүмүүсийн нуруу өвдөг ярьдаг байсан бол одоо бол зүгээр ингээд баг оюутнууд хүртэл тийм яриад байгаа маань ерөнхийдөө тэр буюу ерөнхийдөө буруу сууж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэр мэн болохоор яаж юм гэхээр юм хүний одоо би чинь юм 50-50% буюу юм хоёр талын тэнцвүүхэн байх хэрэгтэй байсан чинь нэг тал нь илүү ажиллаад нэг тал нь бага ажиллаад эхлэнгүүт нөгөө чанга ажиллаж байгаа тал нь биеэ далилгаад гимтэйгээд эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт хүмүүсийн гаргадаг маш том алдаа нь юу вэ гэхээр чангарсан булчингаас суллаад идэг. Тэгээд барианд явдаг шүү дээ. Барианд яваа, зүү тавиулаад, бассейнд яваад нөгөө эмчтэр очингүүт барианд яв. Бассейнд яв. Тасгал хөдлөн хий, сунгалтын тасгал хий гэждэг. Тэгэнгүүт нөгөө яаж юм хэр одоо энэ хоёр талын булчингийн нэгтлэн чангарчаад байгаа шүү дээ. Энтэл нь угаасаа ажиллахгүй болохоор л энэ чангараад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эний чинь суллаа хийчихаар энэ угаасаа барих юм чи буцаад энэ чинь бүр чангарна гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг юм за нэг 20% чангаралтай байх хэрэгтэй юм чинь 30%, 40% болоход бүр гимтэйгээд л идэг гэсэн. Барианд орж сунгах тусмаа хүний бие гимтчил байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг үгээр бариа гэдэг маань ерөөхдөө механик засвар гэсэн үг юм. Далицимиг тэгшлэн 1-2 удаадаа тэгшлэн. Тэгээд тэгш химиг нь барих юм нь булчин л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нэг чангарсан булчингийн эсрэг талыг нь чангалж ийж энтэл нь ачаал нь сулрна гэсэн үг. Тэгэхээр нэг юм чангарсан ийм хүний чинь нөгөө талынх нь булчингийн ачаалуулчихар тэгшэрчнэ гэсэн үг байхгүй ерөнхийдөө ухтгоно. Тэнгүүт нэг тэрийгээ сайн ойлгохгүй нэг чангарсан ямигаа суллуулад л яваад хаар гимтээдэг. Тэнгүүт ингээд ийм байнгын нэг юм сар болгон барианд ордог ч үт юм те. Сар болгон зүү тавилдаг ч гэдэг юм уу ингээд нөгөө юунаас ингээд хамааралтай болоод л яваад идэг. Тэгж байгаа сүултээ яадаг гэхээр хагалгаа гэдэг юм л үлддэг гэсэн. Тэгэхээр тэрнээс нь өмнө буюу юм зөв хөдөлгөөнөөр зөв дасгалаар тэр бие тэг шимтэй болгоод яваадах юм бол хүнийх тийм айхтар өвдөөд зовоодах юм байхгүй маш ухаалаг олон айгүй амарх юм байхгүй хүний бие гэдэг юм чи. Бид нар л жоохон ойлгодгүй л болохоос яг ойлгож юм бол маш амарх юм гэсэн. Тэгэхээр явж иж булчин ч өөрөө амар чухал юм байгаад байна шүү дээ. Тэгээд насан турштай хамтдаа байх тийм. Тэгээ одоо нурууны өвдөлт, үе мөчний өвдөлт бол яг таны хэлж байгаа шиг ингээд залуучуудад бол элбэг тохиолддог. Одоо хөгшин гэлтгүү залуудаа хүмүүс бүр өвддөг болчиход байна шүү дээ. Амьдралын хэм маяггүй, суугаа ажилтай холбоотой, идэж уудаг юм зөндөөл юмтай холбоотой байх л та. Тэгэхээр энэ бодлогоныхын цөөр шалтгаан нь бол амьдралын хэм маягийг тодорхойлж үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь тэгвэл өөр тохирсон дасгал хөдөлгөөн, өөр тохирсон тэр булчингийн онцлогоос шалтгаалаад түүндээ яг таарсан булчинд нь таарсан дасгалуудыг хийснээрээ түрний одоо энэ өвдөлтүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой л гэсэн үг шүү Тийм, дээ. ер нь бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд одоо ингээд нэг юм хөлийнхөө хумсыг буруу авснаас болоод нурууны хаалганд орсон хүмүүс хүртэл байдаг. Яаж вэ? За ингээд нөө хөлийн эрхийн уруу байгаа шүү дээ. Хумс нь ингээд далийн ургангууд тэр хумсаад байгаад эрхийн уруу ингэж далиж эхэлт юм байна л да. Тэнгүүд эрхийн уруу ч ерөөхдөө хүний яг тэнцвэрийг гол хадгалж идэг. Тэнгүүд эрхийн уруунд далижхаар тэр тал руу ингээд үсгийн яваад хөл нь ийм тэг шимтэй биш ийм далий болоод эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт өвдг нь эргээд ташаа нь эргээд тэнгүүт аарцагч нь далингүүт нуруу нь өөр ирэхгүй далийчихна гэсэн үг байхгүй. Тэг хүн ингээд ийм далигаад ингээд яваад иж болохоор дахиад нурууг ингэж далигалгаад тэгшилчдэг гэсэн үг. Тэнгүүт ингээд нэг ийм далий байсан бол дахиад ийм хоёр далий болгочдөг гэсэн. Одоо нөгөө эсэл нуруу чинь эсэл болж шүү дээ. Тийм болгоод идэг гэсэн. Тэнгүүт ингээд нөгөө дасгал хийгээд бариа хийгээд нуруугийн тэгшхэн хэмжээтэй байлгаад идэг. Хөлийнхөө хумсыг нь янзлахгүй бол тэр хүн талигаад л байна гэсэн үг байхгүй. Хишигчээ засахгүй бол зөв олох хэрэгтэй шүү дээ. Зарим хүнийх ингээд суудлаасаа болоод зарим хүнийх нь хөлийн эрхийн урууныхаа хумсаас болоод ч гэдэм үү те. Зөв зарим хүн ингээд дохоогоо юмн дээр тавьж суудгаасаа болоод нуруунд талийц хүмүүс идэг гэсэн. Тэгэхээр яг одоо дорж дондог гэдэгтэй адилхан хүний бие яг юунаасаа эхлээд гимтэж эхэлсэн, эвдэрж эхэлсэн байна гэдгийг нь зөв болох хэрэгтэй гэсэн үг. Нурууны далилт хийснээс
Одоо арцэг нурууны барианы газар ч одоо монголоор төр борооны дарах мог шиг илбэг боллоо шүү дээ. Арцэг нурууны бариа засал гэж Facebook дээр хайвал заа тэгэл маш олон пэйж хуудас уламжлалт тэмлэгүүд харчих баг. Энэ үнэхээр цогцоор нь тэрийг зарч чадах уу? Одоо эсэлбэрийн моритой ч юм уу ингээд хажуугаар нь морицсан хүмүүсийг аваачаад ингээл нухаад л гэдэг юм шиг байна. Тэгээд 4-5 барианы дараа үр дүн ийм боллоо гэж Facebook дээр өөрсдийнхөө маркетингаа оруулсан байдаг шүү дээ. Энэ зөв арга уу явж. За яг над тэр чинь жоохон эргэлзээтэй болчихж байгаа. Тэгээд тэгээд ингээд үр дүнгийг харахаар яалчгүй ийм ингээд очисон хүм тэгшгцэн байдлаа тий. Зургууд харьцуул after нөгөө before after гэдэг шиг тий. Ерөнхийдөө одоо тэр нэг арцэг нурууны барай засал гэдэг юм байна. Яг л нэртэйг адилхан гэсэн үг. Арцэг нуруугаал барина гэсэн үг байхгүй. Тэнгүүд ингээд угаасаа баг монголчуудын ихэнх нь бариулж үтсэн баг. Яадаг гэхлээр ингээд сайхан дарж байгаа л булчингуудын сулж байгаа л дээр нь гараал нэг блок гаргана гэдэг шүү дээ. Тэгэл хоёр тайш нь харуулж байгаа л ингээд мушгаал дуургадаг. Тэгэнгүүт жоохон судлаад үзэхээр нон кайропракторууд чинь ер нь бол арцэг нурууны барай засалч нар байхгүй. Тэнгүү шал өөр ажилдаг. Одоо ингээд ганцхан үеийг нь л дуургана гэсэн үг байхгүй. Бүх хүчээрээ биш зүгээр л барьж байгаа л маш жижигэн хөдөлгөөнүүдээр нэг үеэр нь засна гэсэн үг. Тэгээд тэрийг яаж ийн вэ гэхээр тэр хүн маш урт удаан хугацааны турш бэлтгэгдэж антом үзэж мэддэг болсныхаа дараа тийм юм хийж гин гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь би юм 7 жилийн дараа ерөнхийдөө хүн барих хэрэгтэй болж исэн. Тэгэнгүүт зарим нэг газар ерөөсөө нэг юм 45 хоногийн дотор ч гэдэг юм уу те маш юм богинохон хугацаанд хүн гаргаад байгаа маань жоохон амар санагдаад байдаг. Тэнгүүд ингээд антом гэдэг юм мэдгүй бэжиж зүгээр л намайг ч адилхан барайл, өөрийг чинь ч адилхан барайл те. Эрэгтэй хүнийг адилхан барайл, эмэгтэй хүнийг адилхан бариад хахаар тэр яг засархын хувьд бол засарна. Тэгтээ тэрийг удаан угаасаа хадгалахгүй гэсэн үг. Буцах нь шүү дээ. Буцна гэсэн үг. Тэгэхээр яг уу гэхээр тийм одоо нэг арцэг нурууны барай заслаар нуруугаа засуулж болно зүгээр. Тэгээд дараа нь яах уу гэдэг юм маш чухал гэсэн үг байхгүй. Тэнгүү тийм яг хоёуланд нь адилхан дасгал заачих юм бол тэр асуудалтай газар гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёулангийнх нь асуудлууд яг адилхан байх боломжгүй шүү дээ. Өндөр жингээс хамаарат ч гэсэн. Тэнгүүд яг тэр хүмүүс чинь зориулагдсан яг өөртөө зориулагдсан дасгал байх хэрэгтэй болно гэсэн үг байхгүй. За скват хий гэсэн бол яг л сквата хийн. Тэгтээ арцх нь баруун тал нь урагшаа болвол хөлийг нь ерөөсөө нэг юм тавхааг нэг хоёрхан гарац гадна тал руу нь болгочиход арцх нөрөө тэгширж ирнэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг дасгалын техникүүдийн хүртлэх хүндэн зориулж заах хэрэгтэй болж байна гэсэн. Тэгэхээр тэр ямиг заахын тулд мэдээж тэр одоо тэр нэг барьсан хүн маань тэр хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай гэсэн. Түрүү нөгөө та жижиг булчингууд дээр хэлсэн шүү дээ. Ажиллал одоо өвдөгний энэ жижигхэн булчин гэдэг өнөөдөр 30 удаа тасалдгүй скват суучж байгаа бол би бол одоо яванда гайг болно л гэсэн тийм бодолтой байлаа гэж бодъё л та. Одоо одоохондоо л ингэж байгаа те. Бараг 2 сарын дараас асуудал болчихгүй. Та бол өдөр болгон дасал болгон дээр л тэр өвдөлтийг мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Хэцүү санагдана. Тэгэхээр чин энэ булчин сайжрахгүй байна гэж нэг талаас ойлгох гэж байгаа юм шиг тий. Би болохоор одоо фитнес явж байгаа хүмүүс чинь одоо фитнес майндсеттэй хүмүүс юм уу? Тэд нар ч одоо ингэж бодож байгаа шүү дээ. За өнөөдөр ингээл айгуу гоо ингээд хөл хийлээ. За би ингээд 100 цуучлаа. За 100 цууцсан бол нэг 3-4 орол 100 цуучвал дараа нь би 120 цуuna гэх нэг тэр чинь тоон тэр хүмүүсийг амар баясгадаг шүү дээ тийм үү фитнес явдаг хүмүүс жин нэмэгдээл 12 өргөдөг байсан бол 15 сууж байгаа. Тэгэхээр би сайжирч чинь гэдэг ингээд кайф аваа яваад. Тэгэхээр одоо таны дасгалжуулалтын техник нь тэр ажилтгүй булчингууд дээр буюу уг нь жижиг булчингууд дээр ингээд ажилуулад байгаа нь урт хугацаанд хүний амьдралын чанарт бол сайн үе мөчөө өвдөхгүй та 60 70 хүрсэн ч ингээл хөшүү ингээл хазган жалахгүй айгуу гой сэмгэр байна гэдэг чинь бол нэг сайн үр дүн. Гэтэл эн чинь сайжирмаар шүү дээ. Айгуу гой болчин чангараад ингээл даацс нэмэгдээл 20 суудаг бол 30 суудаг болоод тэгээд фитнес шиг бас ингээд гой бие бэлдэртэй харагдмаар шүү дээ. Постчер нь гой болоод жоохон бөгт хийдэг байсан бол энэ талаас нь та үр дүнгуудыг яриач. Тийм. Угаасаа сайжирна. За одоо ингээд өвдөлт нь хизээч арилахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр нь яаж юм гэхээр за өнөөдөр нөгөө нэг хэцүү юм 30 удаа ингээд чүүэ гэж хийжтэй. Маргааш нь яг тэр техникээрээ тэр тоогоор хийх юм бол амар амархан санагдана. Тэгэхээр яг уу гэхээр техникийг өөрчилдөг, дасгалыг өөрчилдөг, өмнөх болон дараах дасгалуудыг өөрчилждэг гэсэн.
тэгж заавал тэр нөгөө булчингуудыг нь өөр олон талаас нь мэдрүүлж тэр ачааллуудыг нөхөх ёстой гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд нөгөө нэг тэр булчин гэж ингээд сайн ажиллаад байгаа маань өөр чинь нэг хайхтар мэдрэхдэггүй гэдэг байгаа штэ. Ингээл өдөр болох ингээл заваал хэцүү болол бүр мяараал энэ бүр амьсгаа болол байгаа мөртлөө юун дээр мэдрэгддэг вэ гэхлээр гараад шууд мэдрэгдэж эхэлдэг гэсэн. Одоо ажил дээр ч үгүй. Одоо нөгөө фитнес дээр очингуудаа ингээд 100-аар суучаад ингээд 120 дээр жоохон яах бол таа гэжсэн бол 120 дээрээ суугаад бүр амар амархан санагдана. Бараг 80 сууж байгаа юм шиг санагдана гэсэн. Тэгэнгүүт чинь яагаад ингэж байгаа вэ гингүүд өвдөгч нь ямар ч хөдөлгөөнгүй яг ийм төмөршиг барьчингууд чинь бүх хүч чинь сарнихаа болчихно гэсэн үг байхгүй. Одоо ингэ нөгөө нэг за ингэ суул ярьлаа гэж бодъё л та. Толгойг ингэчгэл юм болвол таны хүч чинь 6% буурна гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр хүзүүний чинь булчингууд өөрчлөгдөнгүүт мэдрэл чинь дагаад өөрчлөгдөхөөр энэ тал чинь унж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр анзаарах юм бол яг нэг тал нь ингээд далиагаад идэв штэ. Тэрийг ингээд яг толгойгоо сайн анзаараад үзэх юм бол далиж байгаа эсрэг тал руу толгой ингэсэн байдаг. Мэдрэлээ дарчдаг гэсэн. Толгой чинь яг юм тэгшин бах юм бол ерөөхдөө тэгшин суух боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр имиж чинь ингээд яг бариулчихж байгаа болохоор потенциал 100% ашиглаж чадна гэсэн үг байхгүй. 100 яа тийм ингээд 100-аар суудаг хүн бол маргааш нь шууд 120 суух бүрэн боломжтой. Тэгсэн мөртлөө мэдрэмж нь 100-аас хөнгөн санагдана гэсэн. Тэр жижигхэн булчин ажиллаусныхаа төлөө авж байгаа шагнална гэсэн. Зааланд болвол тэр үнэхээр хэцүү мэдрэмжээ 10 жилийн дараач мэдэрсээр л авах хэрэгтэй. Мэдрэхээ болчих юм бол миний тасгалжуулалтын чадвар муудсан байна л гэсэн үг. Болно гэсэн үг. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннээ Air компани. Хүннээ Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дунаар зорчигч та бүхэнд шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннээ Air компани. Тэгэхээр одоо за тэр даат сайжрах буюу чадамж сайжрах гэдэг чинь одоо яг л таны нэг өөрөгч энэ дээр гарч ирж байна шүү дээ. Чадамжийн дагсалжуулагч гэх. Тэр үний чадамжийн дагаа сайжирчин, амьдралын чанарын сайжирна. Уртудаа наслахад одоо нөгөө хэлжсэн ш тэдүүлээ нөгөө хошигноод иржсэн. Үр хөвгч чинь бол таныг орхиод явчихнаа. Булчин чинь бол одоо өхөн хөвгтөл чинь тантай хамт байна шүү гэх. Тэр булчингаа хөгжүүлэхийн давуу талуудыг бол ер нь гоё ярьчлаа. Өөр орхигдуулсан юм одоо харин гарцсангуу гайг баха. Дээрэс нь энэ жижиг булчин гэж яриад байгаа нь яг ямар булчингуудаа хилээд байна. Энийг фитнест очиод бидний ажиллаж байгаа нь өөрөө энэ жижиг булчингуудын оролцоог тэгвэл яагаад бага байгаа юм. Тэгээд одоо нэг цөм булчин буюу кор булчин гэдэг нэг том асуудал байгаа даа тийм. Энэ булчингийн ач холбогдол нь юу юм гэдгийг одоо асууя. За тэгэхээр ерөнхийдөө нэг фитнес дээр яагаад энэ жижиг булчингууд ажиллахгүй байна вэ гэдэг маань ерөнхийдөө яг нөгөө дасгалынхын төрлөөс хамаарч ийн гэсэн үг байхгүй. Фитнес гэдэг маань яадаг гэхээр амралт ихтэй хүнд ачаал авдаг буюу булчин дээр дандаа юм оверлоад авахулж идэг гэсэн үг. Ингээд за өнөөдөр ингээд за 50 кг-аар давцсан бол маргааш нь заавал 51, 52 болох ёстой. Ингэхгүй 50 дээрээ багаадах юм бол тэр хүний перформанс унж эхэлдэг гэсэн үг байхгүй. Энэ яаж юм гэхээр ерөнхийдөө одоо том булчингууд одоо зүгээр л нэг юм энгийнээр ярихад энэ гойны чуурталт юм нэг 4 том булчин байгаа гэдэг л байгаа штэ энэ quad гэдэг. Идэрлүү чинь бүгднлүү нь орж ийн гэсэн үг байхгүй. За яг нэг гадна талын 2 ч юм уу, голын 1 ч юм уу, дотор талын 2 л үн гэдэг. Жижиг булчин гэж нэрлэдэг байгаа маань юу вэ гэхээр одоо булчингуудын бүтцэн юу вэ гэхээр юм маш олон юм давхар юм уцрахаг юмнууд нийлээд нэг том групп булчин бүрдүүлж идэх байхгүй. Тэгэнгүүт тэр уцрахаг юмнуудыг чинь ширхэг болгоныг нь ажиллуулж байгаа юм энэ жижиг булчин гэж нэрлэдэг. Тэгэнгүүт энэ quad гэдэг энэ том булчингийн чинь одоо энэ ерөөсөө юм 4 булчин гэж нэрлэдэг байгаа штэ. Тэр 4 булчингийн чинь нэг булчингийн дотор нөчнөө задлаа иччинь гэсэн үг. Тэнгүүд одоо ингээд зүг одоо тэр нөө саяны ярьсан тус булчин гэж нэрлэдэг байгаагийн чинь зөвхөн доотлын ачаалуулж болно, зөвхөн гүнийг ачаалуулж болно, тэрчгээр нь ачаалуулж болно буюу тэр булчин бүр маш олон төрлөөр ачаалуулж болно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө нөө фитнес дээр тийм юм хийгддэггүй. Угаасаа нөө зориулсан тийм биш болохоор гэсэн үг. Тэгэнгүүт одоо нөө манай дээр ягаад нөө фитнесийн юмнууд явагддаггүй вэ гэхээр угсаа хасаагүй фитнес байгуулахаар тэгэнгүүтээ тэр жижиг булчингуудыг ажиллуулж байгаа маань яаж юм гэхээр
тэр том булчин ажиллахад ерөнхийдөө бэлдэж өгж байгаа бэлдсэн гэсэн үг байхгүй. Одоо тэр нэг саяны core буюу ерөнхийдөө ингэ багахан булчин маань ингэ бүх бие чинь ингэж тэг шимтэй барьж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт энэ дотор чинь ингэ дотор булчин хажуутлын хүндлэн зүссэн булчин гэд маш олон юмнууд байгаа. Тэнгүүтээ бүр энэ өрчсний булчин одоо доотлын хигилийн булчин ч гэдэг юм уу. Энэ болгоны чинь ерөнхийдөө юм ширхэглэж ерөнхийдөө ачааллуулах хэрэгтэй болж байна гэсэн. Ингээд. За тэнгүүт ингэ нүг зарим хүмүүс ингэ одоо йог хийхээр ч гэдэг юм уу, балет хийхээр амьсгалан дутчихдаг ч юм уу. Одоо ингэ жим дэрч ингээд амьсгаатаад идэв штэ. Тэр маань яаж ийнэ вэ гэхээр ерөөдөө хүн амьсгаатна гэдэг маань агарын одоо тэр нэг агаар авж байгаа тэр багтаамж нь бага байгаад байна гэсэн үг байхгүй. Бидний уушиг гэдэг юм маань ийм тэлж ахшдаг булчинтай эрхтэн болох тосоо биш юм. Яг хөхүүр шиг ийм зүгээр ийм агаар оруулж гарах зорилт ийм сав гэсэн үг байхгүй. Тэнгүүд өрчсний булчин дийшээ агшихад хавирга тэлээд буюу ийм эзлэхүүн нь томорхоор агаар орж ирдэг гэсэн үг уушиг. Ерөнхийдөө физикийн тухай ерөнхийдөө эзлэхүүний хуулиар яригдана гэсэн үг байхгүй. Тэнгүүд нэг эсэргээрээ одоо тэр нэг амьсгалаа ингээд бүрэн авчиж байгаа штэ ингээд тэнгүүтээ гаргаж чадахгүй буюу одоо тэр нэг өрчсний булчин маань доошоо ингээд шууд хурдан унж чадахгүй болвол хавиргач нь агч чадгаа болчихно гэсэн үг байхгүй. Тэнгүүд ингээд хүчил өргөчийн дутагдалд ороод идэг гэсэн үг. Тэнгүүд ингээд өргөж байгаад ингээд амьсгаатаад нүд харанхуулаад идэг минь ерөөсөө л тэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм корг булчин гэдэг маань ерөнхийдөө юм хэвлийн одоо хажуутлаар явж байгаа энэ булчин кейс илүүгээр энэ дотор байдаг юм олон жижиг булчингуудыг ерөнхийдөө сайн ажиллуулж яж корн ерөнхийдөө ажиллана гэсэн үг. Тэгвэл хүн болгон хэвлийн татал хийж чаддгүй шүү дээ. Зарим хүн угаасаа боломжгүй байдаг. Яг тэр нурууны урт нь хөлтөөгөө харьцуулах юм бол одоо харьцаа нь өөр болоод ирэх юм бол угаасаа боломжгүй болчдөг гэсэн үг. Тэр нь кор муутай хүн гэсэн үг бол биш гэсэн үг байхгүй. Зүгээр анатомийн бүтсэн тийм. Эсэргээрээ тэр хүн маань маш сайн хөлтэй байдаг, маш сайн гартай байдаг. Тэгэхээр одоо нэг тэнгуүтээ тийм урт нуруун дээр маш хүчтэй нурууны булчин залах боломжтой болж эхэлдэг гэсэн үг. Тэнгуүт илүү юм нэг хүчний спортын ер нь тийм байдаг гэсэн үг байхгүй. Тэнгуүт нэг юм хэвлийн таталт хийж чаддгүй болохоор юм кор муу гэсэн хүн бол биш гэсэн үг. Манайхаар нэг UFC-гийн тамирчин орж ирсэн подкастаар. Тэгээд UFC-гийн жимний талаар бид хоёр барьсан ярьж ирсэн байхгүй. Тэгээд одоо ингээд сүүлийн үед дан ганц хүмүүс одоо ер нь дэлхийн нийт тийм болж байгаа юм шиг байна. UFC жим ч гэдэг юм уу. Нөгөө очиод жимд очиод амар их төмөр хүн дээр өргөөд байхаасаа илүү өөрөө өөрийнхөө яг таны хэлээд байгаа шиг өөрөө өөрийнхөө биеийн онцлог таарсан. Тэгээд өөрийн биеийн жингээрээ тий яг тухайн хүний анатомид нь тохирсон дасгалуудыг хийж байгаа энэ өөрөө амар зөв тренд болж эхэлж байгаа шүү. Тэгээд хүмүүс энд өөртөө тохирсон дасгалаа хийгээд сураад тэрийг насан туршаа хийгээд явах нь одоо хүний амьдралын чанарт одоо давуу тал өгж гинэ гэдэг утгаар ярьж ирсэн байхгүй. Тэгээд одоо бид нар гадаадад очиод янз бүрийн аяллаар явж байгаа жим юм ороход ч хүртэл анзаардаг шүү дээ. Монголд байгаа шиг ингээл жим ороход амар цээж мэж дээрээ 100-120-оор өрөж байгаа тамирчтал бол биш бол ер нь хүмүүс нэг жижигхэн 3 кг-ийн 5 кг-ийн юм барьцсан нэг мат дэвссэн тэр өрөөнд ороо юм хийж идэг үстэй эрэм гэлтэй. Тэгээ хүн харахад бол энэ одоо дасгал юм уу юм болов нэг бол чинь ажиллаж идэм болов гэмээр. Тэгсэн мөртлөө одоо таны очиж байгаа дасгалууд дээр очиж хийгээд үзэхэр үгүй хэлж байгаа шүү дээ тий. Ерөөсөө та бол тоног төхөөрөмж ашиглуулдаг тий. Нэг хамгийн дээд нь ашиглуулвал нэг 3 кг гантил, нэг бол 5 кг гантил өөр үуч ашиглахгүй. Тэр үний өөрийн биеийн жингээр ажиллуулж байгаа хэрнээл бүтэн 60 минут интенсив буюу зогсолтгүйгээр ачааллаад гарахад тэр хүн бол өстө хөлс баасанд гожоол юм тэр өдөр дахиж өөр дасгал хийх мантаа одоо гарч байгаа шүү дээ. Тэр яалч энэ өөр тренд болж байгаа шүү байна тий. Дэлхийн нийтээр. Ер нь тий. Одоо яг тэр нэг сайн нэвтрүүлгээр орсон гэдэг Батгэрэл яг тэр нэг UFC-д орох жахт нь би бас тасгалжуулж байсан байхгүй. Оо Батгэрэл ах манайхаар орсон саяны хүн чинь тэр байхгүй. Тийм. Тэгээд мань нөхөр болохоор ингээд нэг юм булчингуудын нэг негатив булчингуудыг ажиллуулад ийм шок вэв өгөхөд маш хурдан болж ийн гэдгийг өөрөө мэдэрч ирсэн байхгүй. Манай тэр баг анх шахуу. Тэгээд Америкт очсон нөгөөдөл нь байж исэн байхгүй. Тэгээд яг энэ юм биш. Тэгээд яг нэг тэр UFC жимийг оруулж ирэх гээд илүү ингээд хөдөлтөд яваад байгаа ерөнхийдөө эхлэн баг тэр байсан байж магадгүй. Тэгээд одоо ингээд нэг Монголд өрхөн байгаа гэд нэрлэж байгаа штэ. Тэнгүүт угаасаа ингээд Монгол гинэ Азад өрхөн байгаа гэдэг байгаа штэ. Тэнгүүт ингээд Европод ерөнхийдөө юм тим мэрэгчлэн хүмүүс нэлээх байдаг байхгүй. Европод, Америкт их байдаг. Тэгэнгүүт яг ингээд нөгөө нэг жимүүдийн тренерүүдийг харахаар дандаа яг тэр зүгийн хүмүүс нь илүү өндөр үнэлгээтэй байгаад байдаг. Тэгснээ хийлгэж байгаа юмнууд айгүй хөөгн юмнууд байгаад байдаг. Тэр нэрээ бичлэгэн дээрээс харуул шоолмаар тийм. Угаасаа үнэхээр шоолмаар. Тэнгүүт одоо ингээд нөгөө нэг Олимпийн үеэр тэр 125 кг-тай лав гэрэл орж ирээд тэр муу 5 кг 3 кг-ийн чинь гантилийг барьж салгалж байгаа байхгүй. Тэр том хүчтэй хүн
салгалж байгаа гэдэг маань ерөнхийдөө тэр жижиг булчингуудыг маш зөв ачаалуулж байна гэсэн. Тэр нэг одоо жими яг жими майндсетээр ярих юм бол 3 кг-ыг даахгүй байна гэдэг бол үнэхээр жоохон муухай шүү дээ. Онгоо шүү. Тийм онгоо гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь манай дээр очингууд 3 кг ч ер нь хүндтэй орж байгаа байхгүй. Ямар ч том биетэй хэрэгтэй хүн байсан хүнд болно гэсэн. Яагаад тэгэхээр яг өргөх гарацын заагаад буулгах хурдын заагаад амьсгалыг нь оруулаад гарац бүх юм ин оруулчихаар нөгөө ганц хоёрхан жижигхэн булчин чи ажиллахаар тэр том юм чинь дийлэхэд амар хэцүү болж байна гэсэн үг. Тэгээд тэр шүүл зүгээр нэг юм хамгийн сул ирцэн ингээл татхад сүултээ бүр ингээл гал гарч байгаа юм шиг болол гар оруу мэдээ алдагч ерөөсөө л тэр гэсэн үг. Тэгэнгүүт одоо яг дэлхийн нийтийн тренд гэхээсээ илүүгээр энэ нь хүний амьдралд илүү хэрэгтэй маа гэдг нь одоо эрдэмтдэнч нотолцсон, эмнэлэгч нотолцсон, спортын ангаах нь мэрэгжлийн тамирчид нь хүртэл ерөнхийдөө нотлоод байгаа гэсэн үг. Одоо тэнгууд нэг чи бүр юм цоо шин юм биш байхгүй. Бүр аль эртээр үеэс л байдс. Одоо Бат Эрдэнэ аварга ба штэ босоо аварга. Тэр маань жим хийдгүү юм байхгүй. Яг л өөрхөө жингээр тэнгууд юм олсоор өөрийгөө ингэж авирдаг тиймэрхүү дасгалууд их хийдэг байсан. Тэгээд үр дүнгийг бид нар харж байгаа штэ. Ингээл гуайлан майлан өргөөл ингээл янз бүрийн ингээл дугуй муугаа өргөөл тэгжсэн хүмүүсээс хамаагүй илүү чадвартай байгаа зү. Тэгтээ тийм гоё юм галбиртай биетэй биш мөртлөө амар хүнд гартаа ерөөсөө цуцдаггүй гэдэг маань өөрийнхөө биеийг маш удаан дааж чаддаг л гэсэн үг. Тэгээд тэр маань ерөнхийдөө зүгээр яг хөө тэр хүн яагаад тийм дасгал хийдэг байсан мэдгүй л дээ. Тэгэн ерөнхийдөө одоо яг тийм өөрийнхөө биеийн жингээ маш удаанаар олон төрлөөр дааж чадсан хүн болвол амьдрал дээр ерөнхийдөө тэрийг илүү удаан хандгал гэсэн. Хинч ийм 50 кг-ийн тухай барайл те штанг барайл амьдралтаа явахгүй шүү дээ. Тэр чинь угаасаа тэр нөгөө хүний биеийг гоё галбиртай болгож байгаа юм гоё зөв хэлбэртэй болгож байгаа. Тэгээд тэрийг үргэснөөрөө сэтгэл зүгээ дийшлүүлж байгаа энэ бодлоо удирдах байгаа сэтгэл зүгээ удирдах байгаа илүү мөртөө кайферж байгаа юм гэсэн. Тэрнээс юм хүнд юм үргэж байгаа нь муу юм жижигхэн хөдөлгөөн хийж байгаа сайн гэсэн юм бол биш. Энэ нь амьдрал илүү хэрэгтэй. Тэгээд энийхээ хажуугаар та жим хийгээрэй. Энийхээ хажуугаар та йога хийгээрэй, балетаа хийгээрэй гэдэг юм заавал өгдөг гэсэн. Хослуул гэдэг нь харин гоё яваад шүү дээ. Зөвхөн манайхыг л хийчихэд болно биш те. Өөр тохирон сагсаа тоглол, хөл бөмбөгөө тоглол, давхар хий. Тэгвэл үр дүн нь 100 эсвэл 120, 130 болно гэж л хэлээд байгаа нь бас гоё санагдаад. Тэгэхгүй ингээл зөвхөн манад л иртээ. Манад л ирээрээ. Тэгэх юм бол та эрүүл амьдрна. Та манад л ирэх юм бол урт амьдрна гэдэг өөрөө утгагүй байхгүй. Нөгөө нэг эрүүл хооллолт гээл ингээл учиргүй ингээл ногоо идэл. Тэгээ зүгээр хин ямар ч хүн ингээл найзуудтайгаа нийлээл нэг ганц бие уугаад ч юм уу бүргэр идээ сумаар санагддаг л үсттэй. Тэгэнгүүт ч болохгүй биш тэ эрүүл амьдарч байгаа. Үгүй гэх юм бол тэр чинь амьдралаас авах тэр нэг ад жаргал таашаал авч чадах болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манаач явж болно, хаач явж болно, ер нь юунт ч явж болно хүн. Тэгтээ гол нь нэгдүгээр тэрэндээ дурлцсан байх хэрэгтэй. Заавал нэг дурсан юм байх хэрэгтэй. Тэгээд таныг сайн хөгжүүлдэг нэг юм заавал байх хэрэгтэй гэсэн. Ерөнхийдөө нэгээс хоёр юмыг заавал хослуулж ивэл ер нь зүгээр болж байна гэсэн. Танай дээр явдаг залуучууд одоо ингээд 20 км-ийн марафон, хагас марафон, 40 мөчийн бүтэн марафонд ямар ч бэлтгэлгүй ордог гэсэн үнэ. Тийм ер нь 20 морьд бол ер нь орчдөг шүү. 21-т бол завралт хууралтыг гарах уу гарыг гэл би нэгээс хумлж байгаа л тэгэл гарав. Яг нэг ганц нэг өдрийн өмнө гүйдэг ч юм уу. Зарим нь бүр ингээд яг марафоны өмнөх хоройн ямар бүү завх богшоо. Шинэ бүүцтэй өгөөж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэсвэрийн бас амар сайжруулалт ер нь тийм. Тэгээ тэсвэр сайжрахаас гадна ийм ажлын бүтээмж аягүй сайжирдаг. Тэгээд илүү ийм анхаарал төвлөрөлт илүү сайн болдог. Тэгээд адаглал ингээл нэг ийм ажил дээр нэг юм асуудалт юм боллоо гэхэд нөгөөтгөө заалан дээрээ шатаачдаг. Нэг бол ингээд ийм заал нэг хэл нүгж байгаа штэ нөгөө муу нэг сонин дасгалаа гэл яа гэл амар хүнд хэцүү мэдрэгдэл давангуутны хгүй яаж байгаа л мэдэрдэ штэ. Тэгээ тэрэн шиг тэр нөх хэцүү ажиллаа давчих юм бол тийм гоё мэдрэгдэнэ гэдгээ мэдсэн болохоор тэрэн лүгээ ямар ч хэцүү юм байсан шууд айраад л ордог болчдөг гэсэн. Тэгэхээр ингээд зөвхөн юм дасгал хийгээд ч юм уу тий ийм жижиг булчингуудаа хөгжүүлээд урт удаан ийм өвдөгний хагалгаанд орохгүй нуруу өвдөхгүйгээр амьдрах гэхээс илүүгээр өнөөдрийн амьдралд нь илүү юм enjoy болгоход нь маш их тусаа болдог гэсэн. Тэгэхээр ингээд ийм илүү сайн төвлөрдөг, илүү сайн потенциалтай байдаг, сайн унтаж амардаг ч байт юм уу те. Тэнгүү тийм гүмэрэл гүйчдэг, шууд морой шуудчдаг. Ингээл зүгээр л амьдралаа яг өөрийнхөө мэдрэхтэй биеийн нэрүүлэрэл байх боломжтой гэсэн үг.
Та сая 5 грил гэдгсэн 5 грил зааны гэж нүд цагаан сараа сая төрүүлдэг. Тэгэхээр тань дээр одоо ингээд чөлөөтийн хүн очиж бэлтгэлээ базааж гин. За одоо таны өрөөнд чинь жуудагийн одоо инхрилингийн зураг өгдөн шүү дээ. Инхрили чи одоо ер нь л өөрийнхөө жиндээ Монголын номер 1 дараагийн олимп дэлхийн одоо олимпиад одоо медаль авах хүмүүсийн тоонд бол зөвөөсөөр нэрлэгдэж байгаа. Ингээл явж байгаа гот чинь маш олон төрлийн хүмүүсийг та ингээд тасгалжуулаад байна тийм үү. Тэгэхээр чин одоо чин фитнест бол тренер гэвэл одоо нэг боди амар гой болчинтай ихтэй эмхтэй хүн яг л тэр хүн фитнесийнхээ хүнийг л заадаг шүү дээ. Та яаж юм universal те тэр дугуй хүнийг ч дасгалжуулж байна. Эндэж UFC-ийн хүнийг ч дасгалжуулж байна. Тэгэхээр таны дасгалын техник бүх төрлийн спортын тамирчдад ингээд таарад байна гэсэн үг үү? Ер нь тийм. Спортын ч бай, ер нь хүн байтугай нохонд хүртэл таардаг гэсэн. Одоо жишээ нь манад нэг муур байдаг байхгүй. Ингээд хоёр хөлөөч хэрцэн явж байхад нь би олоо тэгээд янзлаад авч ийсэн. Одоо бол зүг зүгээр явдаг. Жоох юм дэлцгэрнээс зүг зүгээр явдаг. Тэгэхээр энэ яагаад ингээд бүх юм таарад байна вэ гэхлээр ерөөсөө л одоо юм одоо би тэр одоо лав гэрэл очиод барилдахыг заахгүй тий. Инхрилэн дээр очиод үүрхийг нь заахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад тэд нэр ингээд ирээд байна гэхээр угаасаа л булчингаа тасгалж болж байгаа гэсэн үг. Ингээд за нэг бэртлэгэмтэл авлаа гэхэд тэрийг нь маш хурдан нөхөн сэргэн тэрийг нь гимтэхгүй бах булчингээд энэ ачаалуулна. Тэгээд дараагийнх нь мэхэнд нь бэлдэж булчингийг нь өөрчилнө гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь заавал одоо тийм төрлийн гэхгүйгээр бүх төрлийн спортын ер нь ирж болдог. Одоо ер нь би баг хамгийн олон спортын тамирчтай ажилласан хүн байх бах. Одоо рагби ч үгүй ер нь 15 6 төрлийн спортын яг ийм атлетик элит төвчний тамирчтай ер нь ажиллаж байсан юм байна. Одоо яг тань дээр хичээлж байгаа элит төвчний ямар тамирчтай нэрийг хэлвэл яг одоо бүр идэвхтэй явж байгаа нь бол инхрилэн байгаа. Лавга байгаа ган хайж байгаа. Дандаа жуудагийнхан байгаа. Чөлөөтийнхэн маань ерөнхийдөө одоо ихнээ сайн ярьсан ихнээсээ төрсэн байгаа ч гэдэм үү. Ерөнхийдөө нэг олимпийн цикл эхлэегүй болохоор ерөнхийдөө амралтын байдалтай байгаа ч гэдэм үү. Холимог тулааныхан маань ихэнх нь одоо багш болоо яваад гсэн одоо тэмцээнд орохоо болцсон ч гэдэм үү. Тэмцээнд орж байгаа нэг нь арай болоогүй гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тийм байгаа даа. За одоо нөгөө таны дугуйн спорт буюу Солонгос улсад мэрэгжлийн шгшээд та байсан гэдгсэн шүү дээ дугуйн спортын. Тэр төвх рүү нэг очиж тэр сэдвийг хөндөхгүй болохгүй болчихсон. Нэг хамгийн сонирхолтой сэдвийг орхицсан. Та өөрөө нөгөө үйлдвэрийн осолд орчлоо. Нөгөө 2 жил 6 сарын дараа алхдаг боллоо. Буцаад хөл дээр бослоо. Тэгсэн чинь тэр үйл явдлын дараа дугуйндаг болцсон тий. Дугуй гоё юм байна. Тэнгүүт чинь нөгөө тим хүнд үеийг давтчаад бүр шгшээгийн тамирчин болно гэхээр яг тэр үйл явдлаа та нэг эргэж зөхөөж Солонгос улсын мэрэгжлийн шгшээ гэдэг нь яг ямар багийн та нэг хэсэг болсон гэсэн үг вэ? Ерөнхийдөө одоо ер нь бол би урд нь дугуйнд одоо дугуйн чаддгүйсэн гэх юм уу? Тэгээд тэр ослын дараагаас азар дугуйн сурдсан. Тэгээд яагаад тэгэхээр алхах гоё байсан надад зүгээр алхаад лээсэн. Дараа нь гүйсэн. Тэгээд дугуйн дээр гарсан хамаагүй хурдан байсан. Тэгэл улам хурдан явахыг хичээгээд л. Тэгэл нэг мэдсэгийн бүр юм мэрэгжлийн дугуйтай болсон. Тэгэл юм хүмүүсийг дагаж явдаг бол тэгэл юм сонирхчийн клубд ороод тэгэл цаашаа явбал тэмцээнүүд жижиг тэмцээнүүдэд ороод ихэндээ амжилтгүй байна. Тэгэл унж бэртэн тэгэл зарим нэгээс нь гайгүй мэд байранд ороод медаль аваад тэгэл одоо мэрэгжлийн тамирчин болоод явсан. Тэгээд ерөнхийдөө бол үндсэн шгшээ багийн тамирчин байсан. Дугуйн спортын. Тэгээд яг тэр үеэс эхлээд яг нэг бүх энэ одоо эзэмсэн юмнуудаа яг мэрэгжил болгоод явъя гэд сурж эхэлсэн гэх юм уу. Тэгээд тамирчны хажуугаар ерөнхийдөө сурдаг байсан гэсэн үг. Солонгос улсын үндэсний шгшээ. Тийм. Тэр өөр улсын хүн орж болд юм уу? Ерөнхийдөө нөгөө нэг төр иргэншлээ орж исэн гэх юм уу. За. Одоо яг манай Монгол улсын шгшээ багш гэл гэсэн үг шүү. Үндэсний шгшээ. Таач байна. Тэгэнгүүт нөгөө яг юм одоо энэ энгийн иргэдтэй хамт байхгүй зөвхөн юм камп дээр байдаг, тэндэл байдаг, тэмцээн уралдаанд л явдаг. Ер нь зүгээр юм нэг вакуум орчинд орчдөг гэх юм уу. Тэгээд тэндээсээ Швейцар явсан. Тийм. Тэгээд нөгөө нэг тасгалжуулагч болоод ажиллаж агаад тэгээд Швейцар явсан. Швейцард очиж та юу хийсэн бэ? Швейцарт ерөнхийдөө нөгөө нэг юу гэсэн үг юм. Яг энэ эзэмсэж байгаа мэрэгчлүүдийнхаа шалгалтуудын нөгж одоо нэг сертификатүүдээ авсан гэх юм уу. Гол зорилго нь ерөнхийдөө тэр хэсэг. Тэгээд яг уулын тэндээ үлдэх ёстой байсан ч гэсэндээ наашаа хүрээд ирсэн. Тэгээд одоо Монголдоо сайхан 26 25 мянган хүний ямар ч амьдралын чанарыг тодорхой хэмжээнд сайжруулад явж байна тий.
За дараагийн асуулт нь болохоор одоо нөгөө тамирчин хүн буюу топ элит тамирчтай та нэг хэсэг харьцаж ирсэн гэдэг чинь одоо заримтай харьцаж байгаа. Зарим нь одоо ингээд над чиг энгийн хүмүүс байгаа. Энэ хоёр хүний хооронд энэ гол ялгаа нь юу байгаад гэдэм бэ яг дасгал дээр. Гол ялгаа нь ерөөсөө л 100 скват хийсэн бол 100 скват хийдэг, нөгөөтг нь дундаа хит хамардаг. Тэгэхээр чадамжийн асуудал манайд ямар багаас нь ямар төрсөн цагаас нь бэлтгэх юм биш үү тийм лаборатори хам шиг. Тэр энэ сэтгэл зүйн асуудал. Ер нь сэтгэл зүйн асуудал гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр тамирч чинь угаасаа Монголд байгаа тамирчид амар хэцүү байхгүй. Одоо тэр инхрийлэн гээд байгаа чинь хөргий ингээд амьдралээр бүр үнэхэр хэцүү байхгүй ингээд. Гэр ороолоос нэг имэтэг хоёулах нь амьдардаг. Тэгээд тэмцээнд явахаараа тэмцээндээ санаа зовох биш. Имэдээ санаа зовох. Тийм сэтгэл зүйтэй хүн тийм амар өндөр амжилт үзүүлнэ гэдэг бол зөвхөн бүр impossible баг. Одоо ингэж шинэ би Солонгос тамирчин багт би өмсдөг дотор хувцс оймсоо хүртэл гаднаас бэлдүүлдэг ус өөрөө юу ч авч мэддэггүй. Зүгээр ингээл хамгийн тансаг зэрэглэлийн бүх юмыг идлээл бэлтгэлээ хийгээл тэмцээндээ ордог. Өөр юу ч хийх шаардлагагүй. Тэгсэн чинь Монголд байгаа тамирчдын бүр баг 100% ингээд хэлчихээд нэг буурахгүй. Амьдралаа авч явна, ажиллаа авч явна, бөөн үр зээл юмнуудад төлнө, хажуугаар нь бэлтгэлтэй явна, багш нартаа дарамтлуулна, тэмцээндээ явна, тэмцээнийхээ стрессийг авна, амар хэцүү юм байхгүй. Одоо ингээл бүх хүнд нэг тийм айц үүдэн штий. Ингээд одоо за жишээ нь ингээд нэгтлэнгууд тийм шалгалт ирдэг ч юм уу тийм. Тэгэнгүүт ингээл шүн хараагаа суугаал байдаг ч юм уу тийм. Тэрэн шиг тамирчин болгонд байдаг айц нь тэр байхгүй. Тэмцээний үе яг ингээд гарах гэж байгаа бүр амар айдаг. Тэрийг ингээд яаж давж гарах уу? Яаж өөрийгөө төвлөрүүлэх вэ? Бүр ингээд толгойд ингээд юу байгааг нь мэддэггүй. Тэгээ Монгол хүний өстой ген гэх юм уу? Үнэхээр амьдрал нь тийм амар сайн трейн хийлгэсэн юм уу? Ямар ч орны тамирчтаас илүү сэтгэл зүйтэй байдаг. Одоо би чинь нэг 12 3 орны тамирчтай ажиллаж үзсэн. Тэгтээ тэгж хахад ингээд Монгол тамирчид хийн л гэсэн бол хийдэг. Тийм бүр ингээд бэртэж гимтсэн байх та ингээд тохоон ингээд санжгансан байсан ч гэсэндээ би барилтнаа гэж явдаг. Тэр нь өөрийнх нь ерөнхийдөө тэр бүр юм цусанд нь байдаг генд нь байдаг тэр сэтгэл зүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг нь зөв чиглүүлээд өгч юм бол амжилт гаргадаг. Зөв чиглүүлж өгөхгүй болвол уналтанд орчдөг гэсэн. Нэг бол ингээд жоохон буруус ихдэг ч юм уу тиймэрхүү юм болдог гэсэн. Тэгэхээр явж явж хүн ер нь тамирчин чиглэлтгүй энгийн хүн ер нь дуртай дасгалаа олох хэрэгтэй юм шиг байна. Ер нь тийм. Би нэг хүнтэй ярьж байсан гүдэг хүн. Тэр хүн надад ингэж хэлэхгүй. Сонирхогч шүү дээ. Сүүлийн нэг жил ингээ гүйсэн. Тэгээд ингээ сэтгэл зүйн хямраад байсан. Тийм учраас би ингээ гүдэг болсаа гэд. Ингээ гүйж хата би ингээ нисэж байгаа юм шиг мэдрэмж авдаг гэсэн. Ингээ та дөрөв нь хэлж шít. Би эхэндээ ингээд тэрэгцрээс алхдаг боллоо. Яванда гүдэг боллоо. Тэгээд дугуй унсан чи бүр оёлууга хурдтай болсон. Илүү хаана л хурдан юм байна гэдэг чинь тэр 2 жил суудсан байсан хүн чинь гарч гүмээр санаг тэр асар их хүсэл нь л тэрнийг өдөөж ийн гэсэн үг шүү дээ. Илүү мотор нь болж. Тэгэхээр тэр гүүж байгаа хүнсэндээ тэр хурдлал сайхан гүүж байгаа мэдрэмж нисэж байгаа юм шиг мэдрэмж өгж ийн гэхээр тэр хүн өдөр болгон гүмээр санагддагтай адил бид нар тэр дасгалал болох хэрэгтэй. Ер нь тийм гэсэн. Одоо кайф өгдөг. Бусдаар жимд 7 хоног 3 хоног явна гэдэг тийм ажил шиг хариуцлага биш. Тийм. Тэгвэл үрдэн багтай. Тийм. Яг хийж байгаа юм дээр ерөнхийдөө дурлах хэрэгтэй гэсэн. Тэгтээ уус ингээл анхудаа игээ шууд дурлах юм бол ер нь маш ховор штий. Анхны арцар хүн дурлах гэдэг тохиолдол их ховор байдагтай адилхан гэсэн үг байхгүй. Тэнгүүд яг өөртөө хэрэгтэй юм аа бас хийж чадчих байгаа юм эхлээд олно. Тэгээд олцсон болвол тэрэндээ дурлж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Одоо ингээд Америкт нэг ихч байдаг. Би ер нь нэг олимпийн юугаар ч юм уу ер нь Америк руу нэг жилдээ 1 2 3 явдаг байхгүй. Тэгээд нэг Монгол ихч байдیں۔ Гүдэг бурмаа гэдээ баг баанахан мэдэх баг. Тэгээд тэр ихч бол яг хар одоо бор зүрхээрээ гүйж байгаа. Ингээл жоохон бахасаа гүүгээдлээсэн. Одоо хүртэл гүйсээр л байгаа. Тэгэнгүүт одоо ингээд нэг 7 том марафоны 3 4-ийн дуусах амар амтан байхгүй. Ингээл тэгсэн чинь ингээд хөөрхий тасгалжуулагчтай байж үзээгүй. Би халаалтаа яаж хийдгийг яг ингээд зөв яг мэргэжлийн марафончид ямар бие халаалт хийдгийг мэддэггүй. Тэгээд ямар одоо нэг юм циклэр системтэйгээр бэлтгэл хийдгийч мэддэггүй. Тэгсэн мөртлөө тэр нэг байнгын системтэй хүмүүстэй хамт гүгээд л байдаг. Тэр бол үнэхээр тэрэндээ дурлцсан байгаа тийм гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт ингээд тэр үний ингээд юуг нь ингээд хараад тахад зүгээр л гүгээд л байсан. Тэгсээр гал тэрэндээ ингээд гүн дурлаад амьдралынхаа нэг хэсэг болцсон. Яг тэрнтэй адилхан ингээд
хүн болгон заавал ингээл юм жимд явдаг ч юм, тим юмд явдаг ч юм уу техник шаардлагагүй ч гэсэндээ ямар нэг юм дурлах хэрэгтэй болж байна гэсэн. Одоо ингээд алхах дуртай хүн байлаа гэж үтэлтэй. Тэнгүү тэн дээр нь үндэслэн гэсэн үг байхгүй. Ажил гэрийн хооронд алхахдаг хүн бол гүйж чадна гэсэн үг байхгүй. Ажил нь одоо нэг юм 30 минут алхахдаг хүн бол хангалттай 42 км марафонд бол үлгэн гүйчнэ гэсэн үг. Угаасаа тэр потенциал нь бидэнд суудсан байгаа болохоор тэгээд тэрийг зөв системтэй удирдах явчих юм бол тэр хүн амар сайн тамирчин болно. Ийм удаан төвлөрөө суудаг хүмүүс үйд ч тийм хүмүүс яадаг вэ гэхээр ийм төвлөрөлтийн спортод аягүй сайн хүндий үргэлжлэж үйд юм уу тийм хурд хүч шаардах гэхээс илүүгээр яг төвлөрж байгаа маш богино хугацаанд тесрэл хийдэг юм амар сайн байгаа. Тэнгүү тийм хүндий үргэлтийн хөвчлэн тийм суугаа ажилтай байсан ч юм уу тийм жингийн илүүдэлтэй байсан ч юм уу тийм хүмүүс амар их амжилт гаргадаг. Тэгэнгүүт ийм одоо энэ салхигүй нөхдүүд гэж юм гар хөл нь байнгын юм хитэн тийш өссөн тийм хүмүүс мань ерөөхдөө тулааны ч юм уу бүх юм ч юм уу тийм юмд айгу сонирхолтой байгаад байдаг. Угсаа потенциал нь бага болохоор тэнгүүт ингээд балет амар гоё харагдаад одоо ингээд жишээ нь ингээд би балет надад таалагдангуутай балет хийнэ гэхээр надад тохиромжгүй байхгүй. Эсэргээрээ зүгээр юм павер лифтингийн газар очиж би павер лифт буюу хүндий үргэлт их юм болоод амар амархан угаасаа миний биеинд суудсан байгаа юм болохоор тэгэнгүүт би балетанд дурлцсан би надад халагдаад байгаа болохоор би балетанд явах юм бол цагаа хүрээдэж магадгүй гэсэн. Яг ингээд тийм үнэхээр сайн сонголттой ч юм уу те. Нэг бол миний би ийм илүү юм босоо хэлбэртэй байдаг ч юм уу. Тийм бах юм бол балетанд явах юм бол амар сайн амжилт үзүүлнэ. Илүү тэрэндээ дурлах боломжтой гэсэн үг. Тэгэхгүй ингээд би өөрийгөө толон тараад ингээд балетын элементүүд хийгээд тахад нэхгүй харагдахгүй л. За яг хийж чадсан гэсэн тийм нэхгүй харагдахгүй болохоор болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд нэг явахт явж үзэл болол, нэг жимд явж үзэл болол. Тэгэл за зугасаа та хөдөлгөөн зохихгүй юм байна даа. Хайц хүмүүс амирх байдаг шүү дээ. Тэр хүмүүс мань ерөнхийдөө ингээд өөрхийн амьдралыг ингээд бодоод үзэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ямар амьдралын хэв маягтай вэ? Тэрэнд нь ямар спорт тохирохоор вэ? Тэрийг олоод тэгээд тэрэндээ дурлж эхлүүл айгуу сайн гэсэн үг. Одоо чинь ингээд миний амьдрал дээр би ингээд суунг байсан хүн хурдлахыг хүсэж байна гэсэн үг шүү дээ. Эсэргэн гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт дугуй маань яадаг вэ гэхээр өөрийнхөө хөлний хүчээр маш хурдан явж болдог. Одоо ингээд тэгэнгүүт ингээд миний уулнаас доошоо уруудсан рекорд нь 129 км байдаг үлээ. Тийм хуран дээр хурд гаргаж ирсэн. Тэгээд тэр мэн яаж ийнэ вэ гэхээр би хурдлахыг л хүссэн. Явахыг л урагшлахыг л хүссэн. Тэгэнгүүт надад тохирсон спорт нь дугуй байсан байж магадгүй. Тэгээд тэрнгээрээ ч хүрхэн амжилт гаргаж ирсэн. Тэгэнгүүт одоо ингээд би одоо дугуй унахаа болцсон л доо. Тэгэнгүүт ингээд надад одоо юу таалагддаг вэ гэхээр нэм одоо хурдны скитүүд үсттэй. Тийм юм таалагддаг. Яг тэгэхээр дугуй унжсэн болохоор тэнгүүд би зүгээр л ийм скич юм ролик худалдаж авал өмчгөд надад бус бүх юм байгаа болохоор хийх боломжтой байдаг ч юм уу тий. Тэнгүүд би ингээд дараагийн юмдаа дууралж болно. Тэнгүүд ингээд тэр нь арай миний ингээд насанд за жоохон хөвгчтөөд энэ ч гэдэг юм уу. Тэнгүүд юу ээж болох уу гэдэг ч юм уу дараагийн юм болдог ч юм уу. Тэгээ яваад иж болно гэсэн үг. Одоо тань дээр та нэг 20 дундчаар нэг давсан тоогоор 25-аас 26 мянган хүнтэй ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд ажиллаа гэж өнгөрсөн хэдэн жил юм бэ? Таныг 10 хэдэн жил солонгос дахь хугацааг нийлүүлэх юм байна. Тэгэхээр нийтлэг ер нь тань дээр ирж байгаа асуудалтай хүмүүсийн голлох асуудлууд нь юу байна? Шалтгаанууд нь юу баг? За яг Монголдо байгаа хүмүүсийнхаа тухай илүү яриа. Тэгэнгүүт ялангуяа нэг юм одоо би Монгол ирээд нэг 7-8 жил болж байгаа хгүй яг энэ юуг ажиллуулаад 7 жил болж байгаа. Тэгэнгүүт тэр 7 жилийн юм урт түүхийг биш ерөөсөө л нэг юм 2-3 жилийн буюу яг энэ ойрын хугацааны юмыг ярихад яаж ийнэ гэхээр нэг учиргүй тийм тархалан туурна гэсэн хүмүүс бол нэг хэрдэггүй. Угаас ингэ намайг харахаар нэг тийм тарган хүнийг тураагаад эцээгээд ахаар хүн харагдахгүй гас. Тэнгүүт угаас итгэл өнөмсөл төрөхгүй шүү дээ. Тэнгүүт ингээд ямар хүмүүс ирдэг вэ гэхээр юм дандаа биеийн асуудалтай хүмүүс ирдэг. Суугаа ажилтай ч үт юм уу тийм ингээд энэ өвдсөн байна, тэрэнд гиссэн байна. Тэнгүүт ингээд яг ингээд өнгөцгөн харахаар дандаа л юм нэг нуруу нухсан ч юм уу суудлын ч юм уу ингээ булчингууд нь ихэнх юм итгэхгүй байдаг ч юм тийм хүмүүс байгаад идэг мөртлөө цаагаар яадаг гэхээр дандаа сэтгэл зүүн асуудалтай хүмүүс ирдэг гэсэн. Тэр нь болохоор бүр юм нэг депрессэнд ороод ч юм уу нэг тийм айцтай трауматай болцсон гэхээс илүүгээр өөрийгөө илэрхийлж чадхаа болцсон ч юм баг зууц хүмүүс ирдэг гэсэн. Одоо ингээд ажил дээрээ нэг өөр дүртэй, гэрийнхэн дээрээ өөр нэг дүртэй. Тэнгүүт 0-тай яг өөрөөрөө байдаг ч юм уу тийм хүмүүс мэн манай заланд ирэнгүүтээ нэг сонин дасгалууд ийгээд үхээд ирэнгүүтээ ингээд өөртөө нүүрт болдог. Тэнгүүт ингээд хажууд тийш харангууд яг өөртөө адилхан нэг өөртөө нүүрт болцсон нөхөр байждаг. Тэнгүүт болж штэ. Би ганцаараа биш юм байна штэ.
Хөвчлэн тийм нэг жоох юм ганцаарцсан ч юм уу тиймэрхүү хүмүүс айгүй ирэх магадaltaй байгаад идэг. Тэрний яг бүр ингээд сайн цааш нь гүн ухаад ч юм уу бясалгалд оруулж агаад тэр юмыг нь гаргахсны дараа ерөнхийдөө мэдэгддэг байхгүй. Тэрийг нь ерөнхийдөө ингээд багцлах юм бол нэг тиймэрхүү төрлийн хүмүүс илүү ирэх магадaltaй байгаад идэг. Тэгэнгүүтээ тэр хүмүүс маань ирээд яадаг вэ гэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрдөг. Одоо зарим юм нь муу байж болно, зарим юм нь сайн байж болно, зарим юм нь үнэхээр чадахгүй байж болно. Тэрийгэ хүлээн зөвшөөрөөд тэгээд урагшилж эхэлдэг гэсэн. Тэнгүүд нэг түрүүн ярьжсэн нэг амьдралд нь хүртэл айгүй өөрчлөлт ордог гэдэг маань ерөнхийдөө үүсч эхэлдэг гэсэн үг. Тэнгүүд ингээд юм ажил дээр юм нэг юм амар бие барьсан ингээл хүн бол юм хэлэнгүүт цаа ойлголоо. За тэгээд хүн болгон цаа гэдэг байсан хүн бол үгүй чадахгүй. Наа чи миний хийх ажил биш юм чим түр байж би өөр хиймээ хийгээд гэж гэдэг мэлийн өөрийгөө илэрхийлж чаддаг илүү зоригтой болдог ч юм уу. Тэгж эхэлдэг гэсэн үг. Тэнгүүд зүгээр л нэг юм харахад ингээд нурууны суулттай суудлын ажилтай хүн ирээд байгаа юм шиг мөртлөө цаагаараа ерөөхдөө сэтгэл зүй юмнууд нь яг нэг байдаг. Тэнгүүд ингээд манай заалны одоо хідэнч цагийн анги хідэнч одоо айлч үед нь ирсэн ерөнхий хүмүүсийн вайб нь яг л нэг тийм ойролцоо байгаад байдаг. Тэнгүүд тийм ямар ч хүнтэй ерөнхий тийм чөлөөтэй ярилцах боломжтой болчихдог гэсэн. Та дөрөв хэлж нөгөө тураах гэдэг. Одоо тань дээр тураа гэх хүн ирэхээр итгэл үнэмшил төрөхгүй гэдэг тий. Та өөрөө одоо чинь одоо коуч гэх хүмүүс хэлэнгүүт чинь тий амар тренер тий амар би хаатай гэх. Танаас ийм асуултууд хүмүүс асуужсэн. Та өөрөө коуч гэчээд өөрөө яагаад илүүдэлж энд анхаардаг энэ төр гэсэн. Түнд асуулттай ирсэн. Шалтгаан нь юу вэ? Тийм. Гэхдээ нэг тийм сүртэй шалтгаан саад юм байна. Одоо ингээд юу яадаг вэ? Яг надаас ингээд тулаад асуусан тохиолдол бол нэг их байдгүй. За. Яадаг гэхэлэр ингээд танаа багш чинь бүдүү юм бэл шүү дээ. Яагаад өөрөө турдаггүй юм гэдэг. Хүн болгон тийм асуулт ирсэн байгаа. Тэр бол үнэхээр тодорхой. Яагаад тэгэхээр уусаа би нэг дугуйн тамирчин байсан. Маш өндөр калорийн шатаалттай бас өдөрт ингээл 7-8 цагч байт юм уу те өдөрт ингээл 200-300 км-ийн ийм дандаа бэлтгэл өндөр бэлтгэлтэй байсан хүн энгийн амьдралд орохоор тэр өндөр калороо шатаах спортын төрөл юу байхгүй гэсэн үг байхгүй. Одоо ингээд жишээ нь ингээл та хэдийг ингээл ирээл тасгал юмч ингээл тойрол гүүгэл ингээл тасгал масгал үзүүлэл ингээл яваад идэг шүү дээ. Яг ингээд уцааг хармалаад явахаар би өдөрт хангалттай 20 эдмийн галхацсан байдаг. Тэр нэг жижигхэн заалан дотор гэсэн үг ш. Тэгэл яг мэрэгжлийн тамирчид ирэнгүүт яг тэднэртэй адилхан ингээл тасгал хийгээл юмнуудыг ингээл одоо чудогийн үедээ ингээл байрладаг ч юм ингээл юм булаацалтаад идэг ч юм уу. Тэгээд идэг мөртлөө тий яг тэр өндөр калори шатаалтанд хүрдэггүй болохоор ирэхэд ингээд жингээ маш сайн барьдаг. Тасгалын тэр хийхгүй бол ерөнхийдөө тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Хийгээд яхад ерөнхийдөө энэ жингээ бариад л идэг гэсэн. Гэхдээ энэ дээрээ над би одоо нэг тэгэж сүртэй санаа зовдөг юм. Яг илүүдэл чинь тий үнэн. Тэгтээ энэ бол угсаал миний бодит байдал. Тэнгүүт ингээл учруу ингээл гизмэцээ татал ингээл булчин шугамсаа чангалал ингээл би бол коуч гэл ингээд шаардлага байхгүй. Миний биеинд биш миний мэдлэг чадварт ирж байгаа болохоор надаа нэгдүгээр тэр нэг тийм сүртэй хамаатай бол биш санагддаг. Тэгтээ яг хав мэдээж эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эрсдэл тулгарч эхлэх юм бол мэдээж тэрэн дээр анхаарал тавина. Тэгээ ерөнхийдөө ингээд одоо ингээд цус шээсний шинжилгээ энэ төр өгөхөд минийх бүх юм эрүүл гардаг. Яг хав мэдээж илүүдлээ өгтөө. Тэнгүүтээ одоо чинь булчингийн маск чинь 68-9 кг мань булчин байгаа гэдэхгүй. Ингээ нэг харьцаа нь 20 хэд үү? Ер нь нэг одоо энэ өөхнийх нь хувь нэг 30 арай хүрэхгүй нэг 27-8%тай. Тэнгүүтээ бусд юуны их хвчин булчин байгаа гэдэг гэсэн. Тэнгүүд надад амар гоё юм байдаг ингээд шинэ ангийн хүмүүс ирэнгүүт ингээ би ингээ дасгал энэ төр хийхээр амар гоё байдаг. За энэ юу гачаад тийм гэсэн байдлаар хажууд нь амар нөөник чадахгүйгээ тасал маш хөнгө хийгээд явчихгоо. Чин зүгээр ашиггүй бүдүүн биш юм биш. Тэрийг харах амар гоё байдаг. Окей. Тэнгүүт ингээд яг нөөник за зааланд бол яг ерөнхийдөө мэдэж байгаа. Тэнгүүт энэ тентхийн нөөник клубүүдээр очиод юм заангууд ингээд эхнээ нэг тоодог байхгүй. Тэгээ нэг хамтдаа нэг зүгээр хөнгөө нэг бие ялалтай нэг 10 минутын тасгал хийгээд нүүдүүл нь унаад өгсөн мэт мэрэгжлийн тамирчдаг ч. Тэнгүүт босооч гэдэг тэнгүүт ингээд гайхаад идэв. Энийг бас нэг хүмүүс угаасаа сонирхож байгаа монголчууд ч сонирхдаг учраас энэ. Тийм угаасаа яг нэг нийтлэг тренд нь тийм шүү дээ. Коуч засгалжуулагч гот дандаа юм гоё бийтэй. Нэг үл юм тамирчин байдаг ч юм уу тий. Тэгсэн чинь ингээд шаал эсрэг юм явж байгаа чинь ингээд гайхахаар байхгүй. Та бол хоолны дэглэм мэглэм барьдаг юм байна. Дураараа иддэг юм байна тий. Ер нь тий. Тэгтээ нэг дураараа идэхдээ өдөрт авах бүх витамин, минерал, шимд ижээлээ бүрэн авдаг. Илүү юм нэх авдаггүй. Тэгтээ тэрийгэ хүссэн юмнаас авчдаг. Тэгээ нэг аим нөгөө
өөрийгөө стресстүүлдэг гэсэн үг дараа мөн чинь тамир одоо фитнесийн юм болоо за дахин юм хахад нь хаяада цагаан бодоод нь гурал идэхгүй гэл ингээл яг тэмцээнүүд өгөхөд үнэхээр стресстэйгээр хоолны дэглэмтэй юм лээ шүү дээ. Тэр чинь бүр ингээд зовчж байгаа юм шиг санагдаад эрдээс нь харахад та бол тийм байхгүй. Ер нь байхгүй сурчлаатай. Тийм. Гэхдээ бүр нэг юм хог навшид идэх байхгүй. Яг идэх ёстой хэрэгтэй юмнуудаа бүгднийг авна. Гэхдээ тэрийг илүү ад жаргалтай хэрэгтэй. Тэгэхээр одоо та чинь ингээ бариад байна. Хүний биеийг бас бариад байна. Тэгснэ дасгал хийж байна. Чадамжийн дасгалжуулж хийж байна. Дээрээс нь сая бясалгал гэдээ дуртч юу? Бясалгал хийлгээд байна тэгэхээр. Тэг. Тэр яадаг юм бас. Тэр нь ерөнхийдөө ийм нөгөө нэг сэтгэл зүйн бясалгал гэсэн үг юм. За бас ингээнээр тайлбарлахад яадаг вэ гэхээр зүгээр сайхан амрааж агаад тухайн хүний зүгээр л ийм хэцүү байгаа юмнуудыг нь гаргаж өгдөг гэсэн. Тэгтээ ингээл учруу ингээл за яриараа ингээрэй гэдэг шаардлага байхгүй. Тэр хүн харахад ингээ зүгээр сайхан амарч байгаа мөртлөө дотроо бүх юм бодож байна. Тэгэнгүүт ингээд яг өөрөөсөө нууж байгаа бүх юмудаа гаргаж ирдэг. Гол нь тэрийг хинт сонсохгүй, хинч мэдэхгүй. Одоо ингээд жишээ нь өөр ингээд надад нэг нууцаа хэллээхэд аюултай байхгүй тийм. Би яаж ч юм найдвартай дасгалжуулагч юм сертификат мундаг хүн гэсэн байсан хэнийг ярих боломжтой байхгүй. Би ч бас адилхан хүн юм чинь. Тэнгүүд яг өөртөө ярьсан юмыг хинт сонсохгүй шүү дээ. Өөрөөс ч хинт сонсохгүй. Тэгэхээр маш аюулгүй юм тайвнаар бясалгаж болдог хүн бүх юмаа гаргаад уйлах нь уйлаад дуулах нь дуулаад тийм бясалгалууд ер нь хийдэг юм уу? Та өөрөө сонсох юм шиг тэгээд үгүй юм уу? Үгүй тэр чанга ярих шаардлагагүй. Тэгээд бүр ийм асуудалтай хүмүүсийг бол шууд унтуулчихдаг байхгүй. Тэнгүүд за бараг л тиймэрхүү. Зүгээр бясалгал дундуур нь унтуулах хэрэгтэй хүмүүсийг унтуулад тэнгүүд нь subconscious-ийг ажиллуулж чинь гэсэн үг байхгүй. Тэр техник яаж зурсан юм? Тэрийг би солонгос захтай сурсан юм. Нөгөө нэг ерөнхийдөө агууд сурсан юм 2 сар шахуу агууд бясалгаж байгаа сурч ирсэн. Агуудаа. Солонгос дөө. Ямар сан буддын хийдүүд үүд чинь агууд дотор байгаад идэг. Тим хийд дээр очиж сурч ирсэн. 2-7 хоногийн дотор сурч. 2 сарын турш. 2 сарын турш тэр агуугаас гараагүй гэсэн үг. Яа за та энэ үйл явдлаар наад ч өстө гоё түүх шүү дээ. Яаж яваад тэгвэл ийм рүү орчих вэ? Яг нөгөө л нэг имлэгээсээ гараад л явж явах үедээ гэсэн үг байхгүй. Өөрийгөө хэрэгж нөгөө би болох гэдэг шүү. Би болох гэж. Одоо тэгэнгүүт ингээд би явдаг болсон тий. За ингээ сайхан явдаг болчихсон, ирүүл болчихлоо. Надаа мөнгө байхгүй, найз авахгүй, таньдаг юм байхгүй, ажил байхгүй. Тэгээд сэтгэл зүйг бас нэг тийм ойлгохтой биш байна гэсэн үг байхгүй. Ингээд яг хүмүүсийн төсөөллөөр ингээл хүнд юмны дараа босч ирсэн хүн амар хүчтэй байдаг гэл. Ер нь нэг тийм бодолтой байдаг шүү дээ. Тийм биш байдаг байхгүй яг бодит амьдрал дээр. Тийм шүү дээ. Үнэхээр хүнд байдаг ингээд. Зөвөр ингээ хажуугаар ингээ зүрсэн 2 хүн зүрхэд л ингээд энэ хоёр хоёулаа юм биш би ганцаараа шүү гэдэл хэлдэг байхгүй. Үнэхээр тэр эмо гэдэг юм чинь жинхэнэ утгаараа тэрний дараа л байдаг. Тэгээд яг угаасаа тэгээд бясалгал хийгээд ер нь цаашдаа яах хэвээр юм яг тийм юм олж мэдээч гэдэг юм а. Тэнгүүч одоо нэг би чинь нэлийн залуудаа баг хүүхч ах уухтаа л тийм нэг үйлдвэр ослоор л тийм болцсон бооч тийм. Тэнгүүд яг би хүн болж төлөвшөөгөө байхтай гэсэн үг байхгүй. Тэнгүүд юу хийх ёстойг үнэхээр мэдэхгүй. Урд нь ингээл дандаа юм хүч бэртаа ингээл хүссэн юм хийдэг байсан. Хамгийн хүнд ажлыг хийдэг байсан бол одоо би үнэхээр үрж байгаа цүнхэж дийлхэргүй тийм хүч муутай хүн байна гэсэн үг байхгүй. Хөл мөлнүүд ийм том биш зүгээр юм дахины шилж баг миний гарнаас жижигхэн хөлтэй хүн явж ийн хэр ч ямар ойлгохтой юм бэ хэ. Тэгээд ерөнхийдөө тэр бясалгал туршиж үзсэн. Тэгээ яг нэг имлэг дээр ингээл маш олон хүмүүс ингээл бясалгал хийх юм гээл бүтэн 2 жилийн турш өдөр болгон шахуу ингээл өөр хүмүүсийн амьдралын түүх сонсоол өдөр болгон өөр хүнээс юм зөвлөгөө аваад ингүүт чинь нэг юм за нэг энэ зүгээр ч юм уу гэдэг нэг тийм жанжин шугам ерөөхдөө гарч ирэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд бясалгал туршиж үзсэн. Тэгээд хэцүү байсан, давж туулж үзсэн, гой санагдсан. Тэгээд цаашаа хүнийг яаж өдөрт одоо нэг бясалгалд оруулж чиглүүлэх вэ гэх юм уу? Өдөртгээс илүү чиглүүлэх вэ гэдэг ерөнхийдөө сурна гэх юм уу? Тэгээ сурч ирсэн. Тэгээд энийг болохоор юун дээр ашигладаг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг тамирч дээр л ашигладаг буюу тамирчны сэтгэл зүй гэдэг юмыг суулгаж эхэлдэг гэсэн. Одоо энэ ялагдлын дараа яаж босгож ирэх үү? Одоо тэгэнгүүт ингээд учиргүй ингээд ялагдаад түрээд ирэнгүүт нь заа сууж. За одоо хоёул ярилцсан яг юун дээр асуудал байсан. За ярьчих гэхгүй байхгүй. Зүгээр л ингээд тэр үнийг зүгээр хайчихна гэсэн үг. Ян зүр одоо ажиллаж байгаа хүнтэйгээ хүнээс хамаараа тэгэнгүүтээ яагаад гэдэг асуултыг тавихаас илүүгээр за дараа нь хоёул одоо юу хийх үү гэдэг юмыг ярих хэрэгтэй гэсэн. Одоо ингээд хүн явж байгаа хальтраад унчхаараа маш хурдан босдөө шүү дээ. Босоод тэр газараас холдоод хин нэгэн харахгүй газар очиж байгаа яа гэж хувцгнороо гүвдэн шүү дээ.
Тэгсэн мөртлөө хувцс нь муухай болж байгаад маш хурдан боцсоод ичдэг мөртлөө амьдралд нь тулгарсан асуудал гараад ирэнгүүт нөгөө шалбакандаа гівтэд идэх. Яагаад би энэ дунчваа гэдэл бод шаналал торжоос болчих уу, дондгоос болчих уу гэдэл. Тэгж яхад нь чи яга унцсан гэх юм бол муухай гоос тий. Тэгэхээр тэр хүнийг барьж босгохын тулд дараагийн алхмыг нь маш хөнгөнөөр хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нөгөө одоо жишээ нь ерөнхий яг миний ажилладаг гол зарчим нь тийм амар хүнд. Одоо ингээл саяны бит хоёр ингээд ярилцлагын донд ямар ч тийм сүртэй мэрэгжлийн хиллэг мэлэг байхгүй бас ингээл өөрийгөө гайхуулахын тулд ингээл товтон тэр одоо тэр антомыг бол тэр одоо латин хэлээр нь яриад ч үт юм уу тий. Нэг бол ингээл швейцар, герман хэлээр яриад, солонгос хэлээр яриад бүр өстө алмаар байгаа байхгүй. Гэхдээ тийх шаардлагагүй гэсэн үг. Маш энгийнээр юмыг ойлгоход хүн маш сайн ойлгож эхэлдэг. Тэрнээс ингээл одоо манай дээр ингээл хүмүүс ингээл амар оншоо ингээл хилээл ороод ирдэг. Юу и наа чин гэмээр. Өөрөө ч нөгөөдгөө мэдэхгүй. Ингээд нэг юм чинь нэг юм хэлээд өгсөн. Нөгөөдг нь ингээд тангад ном шиг ингээд хийцэлсэн. Тэгэл тэрийг ингээд яриад яваад байна. Яг үнэндээ тэр чинь нэг тийм сүртэй юм биш байхгүй. Ингээд нурууных нь үеийн дарагдсан байна гэдэг юмыг заавал тийм латинаар хэлэх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр ийм юмыг тийм яг хөө тэр чинь мэдээж асуудалтай. Тэрийг ингээд маш энгийнээр ойлгуулчихад миний нурууны юу дарагдсан юм биш тий. Тэгвэл булчин ажиллацгаар эн чинь ингээд дарагдсан юм зүгээр болчих юм биш гэдгийг ма ойлгох юм бол амар амархан байх шүү дээ. Тэгэхгүй ингээд одоо тэдгээр нэрв чинь ингэсэн байна. Одоо эний чинь ингэн гэлдэх юм бол бүр дарамттай байхгүй. Яг тэрэн шиг тамирч дээр ерөнхийдөө ингээд завгасаа ялагдсан зүгээр одоо тийм 1000 уйлж орилоод тэр ялагдал чинь ялт болоод хувирчихгүй шүү дээ. Тэгэхээр тэрийгэ үлдээгээд дараагийнх юм руу явмаар байгаа. Тэгэхээр тэрийг нь маш ингээд хөнгөнөөр л авч явах хэрэгтэй гэсэн. Амжилттай хүмүүсийн өдөр болгон хийдэг нэг нууцыг та бүхэн тоолцъя. Тэр нь бол суралцах. Тасралтгүй суралцаар байдаг. Тэрээ тэзээч өөрсдийгөө би 100% хангалттай болчлоо гэж боддог. Нэгсэндээ насан турш та суралцдаг. Магадгүй энэ дан ганц амжилттай хүний ч биш, хүний өөрийн зөн сүм байх. Тасралтгүй суралцдаг. Тэгэхээр магадгүй манай Сэхэтэн подкастыг 8 жил тасралтгүй сонсоод явсан хүмүүс байгаа болвол магадгүй анх удаа энэ удаагийн дугаарыг сонсож байгаа болвол та яг тэр амжилттай хүмүүсийн игнэнд аль үж орцсон байна гэж өөрийгөө хэлэхэд болно. Тэгэхээр шин дугаар болгоныг алгасахгүй сонсохыг хүсчээвэл манай Сэхэтэн YouTube сувгийн channel дээр subscribe дараад тэгээ шин дугаар болгоныг алгасалгүй хамгийн түрүүнд үзээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Баярлалаа. За таны бяцлаглыг бол тэгвэл өөр дөрөөс туршиж үзмээр санагдлаа шүү. Дараа нэг таны цаг цагийг харж хагаад. Одоо дараагийн асуулт. За би сая ингээд 3 юм ингээд хорууд арчлаа штэ. Тэнгүүд та ч өөрөө хүнсний инженер. Сүүл таныг мэдсэн. За тэнгүүд одоо дээр би нэг орон анги дээр очиход та нэг юм нэг бустер шот маягийн нэг юм уулгаад байсан ш. За энийг уучаад дасгалаа хийчих гээд. Одоо тэгэхээр энэ хүнсний инженер маань таны энэ дасгалтай бас яаж зохицож орж ирж гэнэ вэ? За. Миний ер нь яг ийм анхны хүүхэд байх юм өрөдөл эмч болох мөрөдөлтэй байсан. Тэгтээ зүгээр ингээд нөх хүүхэд болох нэг эмч цагдаа сансрын хэсэгч гэдэг нь штэ. Яг тийм мөрөдөл байгааг бүр юм жинхэнэ мөрөдлөөс байхгүй. Гэтэ эмчтэй зөвхөн тарих юм уу зүрхний л мис заслын эмч болно гэдэг мөрөдөлтэй байсан. Тэгэнгүүт ингээл ийм одоо нэг юм говроо явал гүрүүл барьж байгаа бол ингээл ухаалдуулаад янз бүрийн юм ажилбар хийж ийн гэл нэг тиймэрхүү юм тоглолт бүр юм багасаа ингэж төсөөлдөг байсан байхгүй. Тэгээд тэгэнгүүт одоо ингээл яг бүр юм насан турштай юм эмч болно гэдэг юм хүүхэд байхасаа л тийм сэтгүүтэй байсан. Тэгэл яг ингээл эмч болох гал дагийн дунд ангид орол нэг хим юм үздэг штеп. Тэгснэ харамсалтай нь би нэг 10 жилдээ нэг тийм сайн сурдаггүйсэн байхгүй. Тэр нь болохоор ингээд юм багш нар одоо юм 8 жил сурахад 9 багш солигдсон байгаа ангийн багш нар. Тэгэнгүүт ингээд багшаас болсон гэж бодоод идэгсэн сүүлд ингээд бодоод тахад зүгээр надаас л болсон байгаа байхгүй. Манай ангийнх ер нь дийлэнх нь айгуу дэжгөө сурдаг байсан. Тэнгүүт би нэг тийм жоох асуудалтай байгаа. Тэнгүүт ингээд ухаан мутаатай биш зүгээр л юм сурах арга барил нь арай өөр байсан юм шиг байна. Тэрийг олж чадахгүй яваад байсан. Тэгээд тэгэнгүүт ингээд угаасаа нэг эмч болно гэсэн мөрөлдөлт амтан чинь химээ юусоо ойлгоогүй. Таг байхгүй юу гэдгийг ч мэдэхгүй. Бараг үйлчлэг систем гэдэг юм энэ ч харж үзээгүй амтан 8 төгсөж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд ахлах ангид орох болсон. Яг энэ ирчээр явах юм бол миний мөрөл замхарах гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт за юусоо болиг ингэтлээ. Хүнсний коллежид ороод тэнгүүтээ бүр нэг юм эсгэлтийн технологич буюу юм одоо шингэн хүнсний хими тим ангид орж байгаа байхгүй. Тэгэл тэр хим гэдэг юмыг ойлгож эхлэв. Тэнгүүтээ тэр яг нэг өөрхөө сурах арга барилыг тэр үеэс олж эхэлсэн гэсэн. Тэнгүүтээ юм яг ингээд хүүхдүүдтэй адилхан их юм бол би угаасаа
болохгүй гоод идэг. Арай өөр хийхээр арай илүү сайн болоод идэг. Тэгээд ийм хими ийм томьёонуудыг хооронд нь ингээл хойлцоолол янз бүрийн бодис үүсгээл тэгээд яг нэг жинхэнэ бодис нь байхгүй болохоор юм ийм цаасан дээр л хийж байгаа байхгүй. Тэгээд ийм янз бүрийн юмнууд ерөнхийдөө ийм турш их үздэг байсан. Тэгээд одоо тэр мэрэгчлэрээ төгсчөнгүүтлээ ийм цэргийн мэрэгчлээ болоод тэгснэ ингээд Солонгост очсноо энэ нэг дугуйч болоод тэгсэн ингээд тасгалжуулагч болсон ингээд одоо тасгал масгал бясалгал гэвэрт явж гисэн. Тэгээд Монголд ирээд байж байгаа нөгөө нэг юм чим яваад байгаа. Эзэмсэн мэрэгжил дутуу орхитаад байгаа байхгүй. За тэгэнгүүт ингээд нөгөө нэг юунес одоо сурж байгаа хэвчээ нөгөө нэг вада буюу нөгөө нэг одоо допинг эсрэг холбооны ийм одоо хоол шинжээчийн сертификат гэх юм уу одоо тийм хоол зүүч гэсэн үг байхгүй яг тэрний батлагдсан яг зөвхөн тамирчдад мэрэгжлийн тамирчдад одоо ийм шимт хичээлийг нь одоо юу хүү яах уу гэдэг бүх юмыг нь ерөнхийдөө ингэж тооцоолдог тийм одоо хоол зүүч гэх юм уу давхар тийм юу байдаг. Тэгээд тэрнтэйгээ холбоод хоолыг яхахлаараа хиймээр задлж болохгүй гэж. Одоо ингээд бүх юм чинь хийм штэ. Ингээм бидний ууж байгаа цай кофе хүртэл химийн найрлал гэсэн. Хоёр бодисыг холиод өөр бодис үүсэж байгаа. Тэгэнгүүт ингээ хоолны юмнуудыг нь яагаад тэгэхээр ингээд ийм одоо жишээ нь ингээд цагаан будаа муу гэж ярьдэн штэ. Глютентэй, цавуулагтай гэсэн мөртлөө хамгийн урт насны хүмүүс нь японочууд нь цагаан будааг өдөр болго иддэг мөртлөө муу гэдэггүй. Тэгсэн мөртлөө дэлхийд гараад ирэхээр цагаан будаа муу гэдэг. Тэнгүүд нэг боловсруулалт нарай өөр үүдэг ч юм уу. Тэгээд одоо тэр нэг бустер шот гэдэг ч юм уу тэр маань ерөнхийдөө юм нэлээд 2-3 жил яг тэр хүний бие одоо нэг одоо ATP буюу энерги шатаах процессыг судлаад хоол орж ирэхээр хаана яаж задарч ийн гэдгийг судлаад юм детокс хөтөлбөр шиг юм гаргаж ирсэн. Тэр нь болохоор ерөнхийдөө юм 60 хэдэн төрлийн эми ургамал жимсгэх юмнуудаас яг хэрэгтэй юмнуудыг нь салгаж аваад тэгэнгүүтээ хооронд нь нийлүүлээд нэг юм жуус ч юм уу жели ч юм уу хийнгүүтээ тэр нь болохоор ерөөс нэг юм жижигхэн лэм гэсэн үг байхгүй. Тэгээд тэр мэн яадаг вэ гэхээр тухайн хүний өдөрт авах бүх витамин минералыг хангацж чинь гэсэн үг. Ямар ч пил хэрэглэх шаардлагагүй, ямар ч нэмэлтээр хоол ижил хэрэглэх шаардлагагүй тэрийг идэхэд ерөнхийдөө хүн өхгүй амьдрах боломжтой гэсэн үг байхгүй. Бүх юмнууд аваад байгаа болохоор тийм юмнууд гараад ерөнхийдөө тамирчид туршиж эхэлсэн. Тэнгүүт одоо нэг жим буудаг төрлийн тамирчид байдаг шүү дээ. Одоо нэг тулааныхан байрал одоо бөхчүүд ч юм уу тий. Тэд нар мэн ингээл хоол хасгаж амар хэцүүдэг. Ялангуяа Монголд ингээл өдөрт ганц хоол иддэг ч юм. Тэгснээ тийм 4-5 цагийн өндөр бэлтгэлтэй өдөрт ингээл 4-5 хил бинээс ус гаргаж аяал. Тэгснээ ингээл ямар идж байгаа хоол амар муугаад идэг. Тэнгүүт тэдрийг ингээд дуршаад үзэнгүүт хоолоо зүгээр чөлөөтэй идэнэ, өстө хүснээ идэнэ. Тэгтээ бүр тийм хаамаг идэггүй л тийм. Ерөнхийдөө нөө хоёр хоолж идэм юм уу ерөнхийдөө юм идэх өстө хоолнууд идэнгүүтээ нэмэлтээр тэрийг хэрэглээд ирэнгүүт жин маш сайн буурдаг. Тэгтээ гол юм нь болохоор усаа гаргаж хаях шаардлагагүйгээр жин буурахтаа булчингаа хадгалдаг. Илүү нөө хүч тэнхээ бяртаага байдаг гэсэн. Одоо тэнгүүт манай тулааны тамирчид ингээл хамаг юм бараал бүр эцсийнхаа хүчийг шавхчиж жин дээрээ ирээл тулалж гин гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт ингээд ядарсан хүчнийг олигтой юм гарахгүй штеп. Тэгвэл тийм юмнууд хэрэглэнгүү тийм илүү ирч хүчтэй, илүү хөнгөн жингээ болгохтон жин дээр нэг анхаарах шаардлагагүй болчих гэсэн үг тэр тамирчин. Тэнгүүт ингээд зөвхөн техникүүдэд тавтал хоол нь угаасаа юм тодорхой миний жин хангалттай жиндээ орчно гэсэн бодолтой байна гэдэг чинь бүр илүү тайван болоод илүү сайн төвлөрнө гэсэн. Тэнгүүт илүү намжтууд нь илүү сайн гарч эхэлдэг гэсэн. Тэгээд тэр юунууд одоо тэр нэг детокс гэдэг юм тэрийг ингээд улам ингээд сайжруулаад яваад байсан. Яг тэр нэг орой анги дээр ирэх тэр бустер шот гэсэн. Тэр мэн болохоор үйлчлэг нь ерөнхийдөө нэг хөлс садлах үйлчлэгтэй байхгүй. Хөлсийг одоо нэг зүрхийн цохилт бага байхад одоо нэг юм 80-тай байхад 120-тай байгаатай адилхан энергийг нь хурцсах чинь гэсэн үг. Тэр нь болохоор юм янз бүрийн синтетик нийлэг юмнууд биш зүгээр л жимснүүдээс гаргаж авсан юмнуудаар ингээд ерөнхийдөө бүсэлж чинь гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт тасгалынхаа тэр нэг цагийн хугацаанд маш хөөрхөн үр дүн аваад нөгөө нэг хөлөрж мөлрөөд айгуугай ингээд болцоод гарч чинь гэсэн үг. Тэгэнгүүт нэг юм 2 цаг ч юм уу 3 цаг хийх дасгалаа цагийн дотор шахаад ачаалын ч авчин тэр нөх хүүс гарч байгаа энерги калори шатаалтаа ч авчин бодис солилцсон сайжирчин тэгэнгүүт тэр үн дээр чинь илүү ашигтай болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо та чинь Вадагийн хоол зүйчийн аль бизнес эртэг. Тэгэхээр чинь тамирчдад яг хоолн дээр нь бас зөвлөдөг гэсэн үг шүү дээ. Тийм тэгэнгүүтээ одоо нөгөө нэг хэдний юм байгаад байгаа бэ? 4-5 юм байгаа. Тийм тэгээд одоо тэр нөгөө нэг одоо детокс юмнуудаа хэрэгэлдэг гол түүхийд юмнууд өөрсөө тарьж ургалдаг байхгүй. Тэгэхээр илүү найдвартай янз бүрийн нөгөө нэг бордоо мордоо хэрэгэлсэн юм баах уу?
одоо магадгүй ингээд нэг допингтэй ч юм уу тиймэрхүү юмд харьцсан байх юм бол тэрийг чи ингээд боловсруулсан ч гэснээр тухайн тамирчин тэр юм маань орчихоор бүхэл бүтэн тэр амжилт нь байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм ямар ч тийм юм байхгүй яг өөрөө ингээд бүх юмаа хийцэн болохоор ямар ч аюулгүйгээр тэр тамирчин зөвлөхөөр нөгөө тамирчин маань ч гэсэндээ илүү ихтгэлтэй байна. Би ч өгөхдөө ямар ч эргэлзээг өгнө гэсэн үг. Тэгэхгүй ингээл зүгээр юм марч үт юм те органик мартуудаас магадгүй зүгээр нэг барсаас юмнууд аваад л хийгээд өгөхөд юу ч байх юм бэлээ мэдэхгүй шүү. Тэнгүүд тэр хүний бүхэл бүтэн нэг хүний амьдралыг тэр мөн ганцхан жижиг юм балчих юм бол амар хэцүү байгаа шүү дээ. Тийм. Хоолн дээр одоо ингээ ярих юм бол баг дахиад нэг цаг гаруугийн подкаст болох хаа. Тэгэхээр сүүлийн асуултаа ерөнхийдөө за хоолтой холбоотой асуултыг ганц базаад асууя гэж бодож байна тий. Тэгэхгүй бол бараг цаг 40 минут хоёул ярилцчих байгаа учраас одоо хоолн дээр ерөөсөө ийм л танаас зөвлөгөө авъя. Одоо хүмүүс ингээл турна гэдэг чинь одоо эр эмгүү бас толгойн асуудал болсон байх шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд одоо мөнхийн ярианы сэдв бол турах тий. Яаж ингээ барих уу да гэд. За тэгэнгүүт хүмүүс эвенжиндээ байх хэвээр би бэлдрийн хувьд ингээд одоо ийм хоолны дэглэм байр. За зарим нь одоо тийм таны хэлж байгаа шиг цагаан будаа хийдүүлдэг. За энийг битгийд, тэр ч хүнсийг битгийд гэл ингээд янз бүрийн их сурвалжаар хар мянган мэдээлэлүүд ирдэг штэ. За чи дандаа л өхрийн мах хэд. За онны мах бол ер нь дэмидэ хотоодонд мох гэдэг хэлтэй. Тэгэхээр энэ болон ингээд базаа та одоо хоол зүйж, вадагийн одоо ингээд хоол зүйж өөрөө хүнсний инженери коллежид төгссөн олон мянган хүнтэй ажиллаж явж байгаа. Ер нь хоолн дээр анхаарыг үл ер нь ямар байдлаар хүмүүс хооллол за энэ л илүү тийм оптимал шүү. Илүү дутуу юм бодохгүйгээр энэ л зарчмыг амьдралдаа барай авчих. Тэгээл та нар зүгээр эрүүл амьдрнаа гэвэл одоо ямар зөвлөгөө өгөх вэ? За тэгэхээр одоо яг энэ дээр юу зөвлөх вэ гэхээр дэглэм барих нь нэг тийм сайн биш. Яг тодорхой хугацаанд барих нь бол зөв болно. Мацагч байт юм уу, дэглэмч байт юм уу, юу ч байсан. Бүх юм өөр ингэсэн хугацаатай байдаг. Одоо жишээ нь ингээл нэг хэсэг чинь кето гэж шуурсан шүү дээ. Одоо байдаг үгийн сайн мэдгүй л юм л та. Кетог 21 хоногоос дээшээ барих юм бол асуудал орж эхэлдэг. Учир нь тэр чинь шал өөр юмний буюу хавтартай хүмүүс зориулсан эмчилгээний хоол байхгүй. Үхэхүүн тулд амьдрахын тулд иддэг хоолыг нь тэрнийг эрүүл бач гэж тэр чинь болохгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ойлгох юм нь урт хугацааны дэглэм гэж огтосоо байж болохгүй. Яг уу юм бүр юм лабораторийн амьдралтай хүнд бол болох л та юм хизээч юм хин нэгний төрсөн өдөрт очтгоо те хизээч оройгоор хоол иддгүү хизээч ингээд хүн амруу юм өгөхөд иддгүү тийм хүнд бол яг болж магадгүй л баг. Тэрнээс ингээд бид нар тийм амьдралтай биш шүү дээ. Ингээд амьдралтай юм enjoy байхыг хүсэж байгаа бол учиргүй тийм дэглэм гэдэг юм байх ер нь шаардлага байхгүй. Гол нь шимт хичээлүүдэд зөв авах хэрэгтэй болно гэсэн. Тэгэнгүүт одоо ингээл уураг гэж тэгж байгаа штэ. Уураг ингээд үхрийн мах дахианы мах болоо. Биш байхгүй. Хоньны мах ч байж болно. Тэгэнгүүт одоо өнөөдөр үхрийн мах идсэн бол маргааш нь дахианы мах байдаг ч юм уу. Тэгэнгүүтээ дахиад үхэр ээж болно. Тэгэнгүүтээ загасч байд юм уу те. Нэг бол бүр нэг тийм хөнгө олмоор байл оронд нь мөөг гэж болно гэсэн үг. Уургийнхаа их усрыг зөв авах хэрэгтэй. Нүүрс усаа зөв авах хэрэгтэй. Тэгэнгүүт ингээд цагаан будаа муу гэж байгаа мөртлөө амар хямдхан будаа авч идэнгүүтээ муу гэдэг юм бол болохгүй байхгүй. Ядаж яг ийм ориг ийм зүв будаа авах хэрэгтэй байх юм сүртэй бордоогоор бордог нь Японы ч үт юм солонгос ч үт юм сайн жан нарын будаа авч идэх нь илүү үр дүнтэй. Тэгмүүч ингээл ийм үнийн бодвол ийм 2 кг нь 60 мянга гэдэг будаанаас 2 кг нэг 20 мянга гэдэг будаа аваад идсэн нь илүү амьдрал хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгмүүд ийм мөнгөтэй хүн л ийм эрүүл зүй хоолтдог гэсэн үг тийм ухагтхан байгаад байдаг юм маш буруу болчихж байна гэсэн үг. Тэр 60 мянган будааг авдгаараа ав. Тэгмүүтээ бус юм нарай хямдхан байж болох байхгүй. Одоо ингээд тэнгүүт ингээл ийм төмсний хооронд ийм зүгээр өөр илүү ийм ногоонууд хэрэгэлдэг ч юм уу тийм. Тэнгүүт ийм бүх их усүрээ маш олон төрлөөс ийм ээлж дараалтаа авах хэрэгтэй гэсэн. Өнөөдрийн таны хоолч нь ийм 5 төрлийн орцтой байсан бол тийм 5 төрлийнх нь ерөнхийдөө ямар шүү өнгөтэй шар байна уу, улаан байна уу, ногоон байна уу, маргааш нь арай өөр өнгөийнх байх ёстой. Нөгөөдөр нь арай өөр өнгөийнх байх ёстой. Тэгэнгүүт ингээд мах нь хүртэл солигдож явах хэвээр ногоонууд ч хүртэл солигдож явах хэвээр. Тийм болвол илүү эрүүл байх боломжтой. Тэгэнгүүт одоо нэг дээр үед бид нар чинь ингээд ийм лавшаага идэл, цовин гэдэл, будаатай ургад идэл нэг тийм олон хоол байгаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө эрүүл байсан гэл байгаа. Гэтэ яг юм дээр эрүүл байгаагүй байхгүй. Одоо тэгэнгүүт ийм одоо бидний үеийн настай хүмүүс одоо ингээд 20 30 жилийн өмнө ч юм уу яг тийм настай хүмүүс амар хөвгшин харагддаг байсан шүү дээ. Тэр чинь ингээл уус юм цөөхөн хоол иддэг амьдралынх нь юу хэм маягийн тийм байсан болохоор л тийм байсан болохоос тийм хоол идээд яг эрүүл байгаад байсан уу гэхээр бас эргэлзээтэй болоод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт
яг хав тэр үедээ эрүүл байсан ч гэсэндээ одоо бидний амьдрал тэр үеийн хүмүүсийн амьдралаас өөр болчихж байна гэсэн. Одоо ингээд дөнгөж төрсэн хүүхдүүдийг ингээд манай дээр ирж байгаа ингээд угаасаа хүн жирэмслээд жирэмсэн багтаа манад явж байгаа төрөө тэгээд төрснийхаа дараас ирдэг байхгүй. Тэнгүүд ингээд хүүхдүүдийн үдж хахад 7 жилийн өмнө ирж исэн хүүхдүүдийн антом одооны хүүхдүүдийн антомоос өөр болсон баг. 7 жилийн дотор өөрчлөгдөж байна гэсэн үг байхгүй. Одоо нэг түнхэн арай өөр болсон. Тэгвэл ингээд 2 памперс давхарладаг байсан бол одоо тхийн болиулаад хөлийн арай өөр байралд оруулах юм бол түнхэн илүү хурдан хөгждөг болсон. Яг энтэй адилхан бидний бүх юм ингээ ховсож өөрчлөгддөг. Барьж байгаа утас нь үржил болгон өөрчлөгдөд хахад бидний идж байгаа хоол яг адилхан байгаад их юм бол болохгүй гэсэн үг байхгүй. Яг тухайн үедээ ингээд ерөнхийдөө ховсож өөрчлөгдөж байгаа хэрэгтэй болохоор аль болохоор олон төрлийн сорстой байх хэрэгтэй. Яаж ингээд нэг идж байгаа хоол чинь 3-5 төрлийн өөр юмнууд орсон байх хэрэгтэй. Тэр нь юу ч байж бол гол нь. Тэгэнгүүтлээ идж байгаа одоо нэг дараалалч юм юмнууд нь дээр анхаарах шаардлагатай гэсэн гол юм. Фитнесээс өмнө салаад идчихэд 1000 фитнес хийгээд ямар ч үр дүн гарахгүй. Ногоо идж байгаа штеп. Одоо тэнгуү тийм цээж мах ногоо гэж хамгийн бага калоритой штеп. Тэрийгээ л идэх юм бол турна гэдэг юм мөртлөө нөгөө нэг усан чансан байцаа брокколиг идчихэд жимд орох юм бол ямар ч үр дүн байхгүй. Ягаад тэгэхээр би чинь ерөнхийдөө зосон байдал орчдөг буюу калори шатал явагдах болчдөг. Тэнгүүд яг бидний утасчуд юм хөдөлгөөний юм маань яаж мэдэрдэг гэхээр зөвхөн юм зүрхийн цохилт амьсгалын тоогноос л ерөнхийдөө энэ хүн тэдэн калори шатааж ийн гэж байгаа тооцоолж байгаа болохоос яг нөгөө нэг одоо ихний ярьж спортын лаборатори гэдэг юм чинь энэ дээр орж ирдэг байхгүй. Нэг юм өгөөд дасгал хийлгээд арай өөр юм өгөөд дасгал хийлгээд тэнгүүтийн ялгаануудыг үздэг гэсэн. Тэр чинь ингээд бүх газрын мерцэвцүүтэй булчингууд нь яаж ажиллаж чинь тэр хүний зүгээр яг юм бүх төвшөнд нь шинжилдэг байхгүй. Тэнгүүд ногоо идүүлчихэд ямар ч дасгал хийсэн ямар ч үр дүн байдаггүй. Эсвэргээрээ дасгалын дараа 30 минутын дараа нөгөөдгөө идвэл айгүй сайн ерөнхийдөө тэр маань үйлчилж эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг юуг хизээ яаж идэггүй гэдэг нь чухал. Тэнгүүтээ хоол болгоныхоо дундуур нь юм идээд ах нь өөрөө ходоод юмнуудыг ажилуулад идэг гэсэн. Одоо ингээд өглөө одоо нэг юм цай уучаад тэнгүүт өдрийн хоолныхоо хоол болтлоо нэг ширхэг үцэн аваад идсэн ч гэсэндээ хүн тэр чинь хоол идсэн байна гэдэг дохио эрхэл юм бол нөгөө мэдрэл гэдэг юм чинь тэр ходоодонд юу орсныг нь мэдэхгүй шүү дээ. Нөгөө нэг сэтгэл гэдэг юм эрхтэн биш юм байдгүй гэдэгтэй адилхан тэр мэдрэл гэдэг юм чинь юу байгааг нь мэдэхгүй хоол орж ийн үгүй юу гэдэг имийг л мэдэрж байгаа болохоор яг хоол орцсон юм шиг ерөнхийдөө процессолж эхэлдэг гэсэн үг. Тэнгүүд нөгөө нойр булчиргаа чинь ялгарна, нөгөө нэг ходоодны хүчил чинь ихсэн, нөгөө илэг чинь ачаалж эхэлнэ. Тэгэхээр ганц үзмдэр арай л амар юм байгаа шүү дээ. Нөгөө 100 яман жаруухан гэдэг шиг. Тэнгүүд нэг үзмийг боловсруулахын тулд бүхэл бүтэн тэр 3-4 цагийн тэр хоол боловсруулах процесс ажиллаж чаар болохоо болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоол хоорондоо аль болохоор тийм зайтай байх хэрэгтэй. Дунд нь янз бүрийн юм идэхээ ерөнхийдөө бол хоол идснийхаа дараа кофег уугаад нөгөө нэг чихэр шоколад юм идчихэж болно гэсэн үг. Араас нь залгуулаад. Тийм залгуулаад. Нэг ерөнхийдөө хүн шиг л гэсэн үг. Бүх юм маань хүн шиг явж байгаа гэсэн үг. Ингээл ажиллая гэж үйсэн чинь энийг хийчих гээл. Дахиад нөгөөтгийг хийж дахиад нэг юм хурж ирэл ингээд ядаргаа болно нэстэ. Тэгж яхаар ингээд нэг сайхан хавцлаад эдрийг ингээ өнөөдөртөө хийчих юм бол за гэд харж байгаа за энэс нэхлээд хийчихэд хүн өөрөө төлөвлөө хийжтэй. Тэгэхгүй ингээд ганцхан цаас өгчөөд энийг хийгээд за энийг хийгээл дуусах юм байна даа гэж хийжсэнээр дахиад нэг юм хурж ирэл өө юу гэнт энийг хийгэн за гэл ингээл эхний 2 зүгээр 3 зүгээр 4 зүгээр 5 6 дахасаа ууралж эхэлнэ шүү дээ ямар ч хүн байсан. Ямар ч юм тодорхойгүй юмд хүн дургуй шүү дээ. Яг тэр шиг бидний эрэгтэй хүртэл тийм байдаг. За ингээ сайхан хоолой цэвэрлжлээдэг гэл ингээ сууж дахиад нэг юм ороод ирэнгүүт. Энэ юу вэ? Дахиад хоолоо гэл дахиад нөгөөтөө боловсруулчихсан дахиад нэг юм ороод ирдэг. Хоолны хэмжээ ихээс илүүгээр юм давтамж нь аягүй чухал болоод ирдэг гэсэн үг. Мэдээж хэмжээ гэдэг юм нэг калорийн хамааралтай байдаг болохоор их калори авах юм бол тэрийгэ шатаахын тулд илүү их энерги зарцуулах шаардлагатай болохоор нэмэлтээр хөдөлгөөнүүд хийгээд идэг гэсэн үг байхгүй. Орой хоол идэх. Тийм орой хоол идэхээр угаасаа нөгөө нэг за одоо нөгөө нэг хоол боловсруулалтыг 4 цаг орчим ингээд явагддаг гэж сая ярьсан шүү дээ. Тэгэнгүүт унтахаас ямар ч байсан 4 цагийн өмнө юм идэхгүй бол ер нь сайн байх нь байна тий. Тэгэхээр унтахтаа хэрэгтэй юмнуудаа 4 цагийн өмнө идчихэж боллоо гэсэн үг. Тэгэнгүүт одоо юу гэдэг ингээд нойрон муу хүн болвол маш удаан задардаг зөөлөн фат авчих. Тэрийгэ маш бага нүүрс устай уураг авч болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт нэг юм нэг 2-3 ширхэг самар нэг талын тал алимтай идчихээд нойрны чинь чанар сайжирна гэсэн үг. Заавал юм мелатонин уугаадах шаардлага байхгүй. Хоолоороо тэгээ зохицуулж болно гэсэн үг.
Орооч хүмүүс ч хоол идэх тийм махчлалтай. Өдөр идэх тэгээ ер нь ялгаа байхгүй тийм. Цөөн бодотоор мах чанал чанд. Миний хоолны хэсэг юм бол яг тийм шүү дээ. Тэг уусаа хүний амьдрал чинь тийм л байгаа шүү дээ. Өглөө бол нэг олигтой мэдж чадахгүй нэг үсрэлийн сэндвич мэдэрнэ гэдгийгсэн гисгэл овёс моёч байт юм те. Өдөр нь хөвчлэн гадуур идчихдэг те. Нэг бол яг гэрээсээ авчирсан буюу дахиад боловсруулагдаад нэг хідэн цаг болцсон юм идэж байгаа. Тэгэнгүүт орой очоод угаасаа хувийн цаг штэ ингээл өдөржингээ энэ амьдралын стресс юунд ингээд тархич ингээд процесслоод байнгын ажиллаад дээрээс нөгөө нэг дасгал гэдэг юм аяга болтон чинь ядарсан гэртээрээ сайхан хоол идэх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр тэрийг ийм шин тэгсэн мөртлөө хурдан шин гэхээр өөрийнх нь эрүүл мэндэд хэрэгтэй юм өчгöd бол гайгүй. За баярлалаа. Тэгээд өнөөдөр цаг гаргаж та манай студид төрөлцсөн ирсэнд баярлалаа. Ойлооч та маш олон төрлийн сэдвүүдийг хүндсэн юм шигэрнэ. Маш өөр өгөөжтэй хүмүүсийн амьдралын чанар, амьдралын хэм маягтай холбоотой. Ерөөсөө л нөгөө эрүүл байхын тулд ухаалгаар дасгал хөдөлгөөн хийгээл гэдэг мессежийг өгж штэ. Сайн гэсэн болгондоо очиод ийгээд дахин зөв юм уу? Ер нь өөрийн анатом, биеийн онцлог, хаана өвдөөдийн тэрийг эхэлж онцлоод тэрэндээ таарсан дуртай дасгал хөдөлгөөн хийх юм бол хүн урт удаан наслахаасаа илүү урт удаан жаргалтай, урт удаан одоо өвчнгөө, урт удаан одоо сайхан булчингийнхаа зөв булчингаа хөгжүүлснийх үр дүнд бол чанартай амьдрнаа, залуулаг амьдрнаа гэдэг мессежийг бас маш гоё олон талаар нь өглөө гэж бодож байна. Баярлалаа танд. За баярлалаа. За